Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэн Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг цаг мөчөд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 цагийн мэн вебсайтаар бөмбөцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайгаарай. Бидний за хуудсан дээр яг одоо дүрстэйгээр нэвтрүүлэг маань танд хүрч байна. Улаанбаатарын өглөө тантай хамт нэвтрүүлгээ эхлүүлэхээр радиогийн нэгдүгээр студид яа сайн хараад байгаа юм бэ? Эрка очроо заяа. Найруулагч Мизу ажиллаж байна. Дугаа байлаа хүмүүс гацсан гэж одоо. Баярлалаа. Радио дахин рефреш хийгээд 1045 дугаар холбогдоод та бүхэн шууд оролцоод бидэнтэй хамтдаа 4 дахь хөтлөгч манд болоод ороод ирээрээ. Тийм ээ. Сайхан амарлаа. Манай сонсогчдод минь сайхан амарсан уу? Та хоёрын мик зүгээр ш. Миний мик юм. За өчтөр ер нь тэгээд ажлын мик өдөр зүгээр чиний хоолон цаанаа л байна. ажлын эхний өдөр сайн байсан уу манайхаа? Хоолон цаанаа гахгүй. Тийм аа. За тэгээд өнөөдөр манай Хөргээр мегмар гараг хэлээ. чилсэн сая. Юу Юу гэж хэлсэн бэ? Марчлаа. Яаж яагаад юу Микрофон ярьсаар таарлаа. Харин тийм одоо зүгээр болчлаа. Тийм байна. Одоо өстой гоё болчлаа. Энэ Мизугийн пранк үс юм байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг яг одоо танд хүрэхэд бэлэн боллоо. Сайхан амарцгаас ноёроо. Үнэхээр сайхан амарлаа. Ер нь энэ хараа шүн зүүдэлдэг байсан юм уулна би хүүхэд байхад. Одоо Зүүдгээ бүр зүүд байгаа боллоо. Зүудгээ болно гэдэг чинь сайн ингэсэн шүү дээ. Нүдэн ансан чинь чихээр болчлоо. Бүр Зүүд нь хүртэл зүүд Тийм. дурсамж болж те. одоо ерөөсөө насанд одоо өвдий насандаа хүрсэн чинь хараа боршогон шиг унтах уу гэдгээл одоо шийддэг болж. Тийм үү? Тий. Би бол одоо бол яг Аюу өдийн хэцүү. насаа бол дөнгөж эхэлж гин гэж бодсон шүү дээ. Яг эхэлж. Би бол одоо яг амьдралын залуу нас. Залуу нас мань байн. Ингээ өдийн настай хоёр Залуу да. сууж ин би ч нэл зинжи дөнгөж 19 настай. Тэгээд бидэнтэй хамтдаа байгаа бас бүх зинжинүүдтэй энэ өдрийн мэнд хүргье. Энэ өдрийн мэндээ. Энэ өдрийн мэндээ манайхаа Тийм ээ, ороод Энд ирээрээ. ердөө 2 жинзээ 1 зөнжил байгаа тийм ээ. Тэгээд байгаа. Тийм ээ тийм байгаа Гэтэ шүү. манай хоёр жоохон пакттай гэдэг элдв янзын одоо юм ярихаараа тэр нэг зөнжинэрийг хэрэгэлдэг үгнүүдийг айгүй яхав тийм тий. ус цас хэрэгжилж байгаа. Ах эгчнэрийн дэргэд үссэн Манай өрөө. болохоор яхаарахгүй Тий. Оо дээ. эмээ өвөтөгийг Нойко байна. Тийхээ. Нойко ч бүр бөөмөр үе яваад. Суботник моботник гэдэг авч ирчихлээ шүү манай. Тийшээ бөөмөр үе явж байгаа. Тэр чинь нэг Google Translate-ээр орчуулангуудаа яг ямар утгатайг нь мэдэхгүй зүгээр явуулчих. Хэрэглээ байхгүй тий Зүгээр зүгээр. тэгээ явуулчих чаана. Тэгж Тэрнээс ш Nike ч бас юу гэж байгаа штэ. Жинзи гэдэг байгаа шүү дээ өөрийгөө. Зинжи гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд өнөөдөр болвол эхний болон сайн цагийг хамт бүтээх болон өрнөн хоёр дахь болон дээр бол Дурсан Швэн 988 болон манал өрнөх байгаа. Тэгэхээр өнөөдөр мигмар гараг өнөөдрийн бүх дугааруудтай өнөөдрийн бүх болонгуудтай өнөөдрийн бүх яригдах яриануудтай хамт байх сонсогч танд баярлалаа. Гэр бүлийн радио 104.5 84.5 Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн ээлжид нэгэн шин дугаарыг та бүхэндээ хүргэж байгаадаа дахин талархалтай байна. Тэгээд радиогийн нэгдүгээр студид байгаа хүмүүсийг танилцуулсан байгаа. За тэгээд энэ хүн чинь болохоор өглөөг эхлүүлсэн. Өнөөдөр онцгой юу онцгой тохиолдсон өнөөдөр бас үйл явдал нь юу байв Эрка? Нэг тийм онцгой юм алга. Оо байхгүй мó? Өнөөдрөөс онцгой юм биш өдөр байна. Тийм Тий үү? зүгээр өнөөдөр онцгой биш өдөр гэдэг өдөр байлаа. Оо тийм үү? Тэрийг л ярьснаа чи. Өнөөдөр ямар ч онцгой өдөр биш шүү гэдэг. Удлаа. Яг ийм өдөр Өнөөдөр 1963 онд бас. Өнөөдөр ирчүүд бидний бахархал болсон нэгэн хүний төрсөн өдөр юм байна. За ямар Ирчүүд бидний бүр энэ дэлхийн түүхэнд баг анх удаа бас эцсийн удаач гэж болно. Анжилж үлэнэ. Биш ээ. Johnny Depp-ийн Тий. дүн гарсан өдөр юм уу? Гэхдээ энэ хүний одоо эмэгтэй хүнийг те албан ёсны шүүх хуралд бид нэр яг ингээд бүр шүүхийн магадлалаар бүр ингээд ялсан Пай. түүхэн тохиолдол анх удаа бүртгэгдсэн байгаа. За баяр үргээ баяр. За энэ хүн бол Johnny Depp. За энэ хүний төрсөн өдөр өнөөдөр юм байна. Мань хүн 63 оны 6 сарын 9-ний яг энэ өдөр 69 гэдэг өдөр төрсөн. Яг ийм онцгой өдөр төрсөн. Ийм онцгой
гажиг хүний төрсүүд. Өнөөдөр 6 сарын 69 юм уу? Үгүй. Харин тий өнөөдөр 6 сарын 9. Нэг нь 9, нэг нь 6-гийн тоогоос тээ. 6 сарын 69 юм уу? Ямар байлаар энэ ойлгоноос. Johnny Depp-ийн талаар бас мэдээлэл хүргэсэн. Johnny Depp бүр хэмтэй ийм биш үү? Би тэгтээ нэг дахиад нэгтэлмаар байна. Johnny Depp Оскар аваагүй юм шиг байх юм. Оо тийм баха. Оскар 4 удаа нэр дэвшсэн байна. Гэхдээ аваагүй юм байна. Алтан бөмбөрцөг бол авч исэн юм байна. За тэгээд нөгөө нэг хамгийн адартай дүр нөгөө нэг юу штэ. Нөгөө нэг Карибын тэнгисийн дээрэмчний нөгөө нэг Ахмад Спаровын дүрийг бүтээсэн штэ тий. Тэгсэн чинь Ахмад Спаровынхаа дүрийн нэг юм сонин хөдөлж мэдлдэг нэг юм байж штэ. Тэр хумсамсаа ингээ нэг сонин бодож модцсон нэг юм. Тэр сонин элементүүдээ хаанаас авсан бэ гэхээр Rolling Stone гэдэг нэг юм рок хамтлаг байдаг штэ. Тэр хамтлагийн одоо гитарчин Jack хин билээз. Тэр найз нь юм байна. Тэр найзынхаа одоо хөдөлгөөний нэг юм итгээд байдлыг ингэж дуурайгаад мань нөхөр ингээ тэр дүрээ ингээ хөгжүүлсэн гинэ. Тэгээ мань нөхрийн анхны бол одоо зориг анхны өөрийнх нь болохыг хүсдэг байсан мэрэгжил нь юу гэхээр рок хамтлагийн гитарчин гэсэн. Бас байж болох юм байна. Тий. Тэгээд цаад чинь нэг юм жоохон итгээддүү нэг юм маягтай штэ. Тохир нь ерөн тохир. Тэгсэн чинь харин хин одоо буруу зам руу нуруу татсан бэ гэхээр гэд айгүй чухал хүнийхээ нэрийг марчлаа. Нэг маш чухал маш том алдарт нэг алдартай хүн байдیں۔ За тэр хүн Johnny Depp-ийг одоо жүжигчин чи нэг жүжигчний юу пробонд нэг ороод үзээч чамд нэг юм байдимаа гэд оруулсан байгаа байхгүй юу? Өөрийн гэсэн бас нэг харизмтай тий. Чи нэг юм гачин итгээд штэ тий. Гэсэн чинь Johnny Depp арай худлаа байхаа гэсэн чинь үгүй юм байна. Тэгээд мань нөхрийг одоо юунд оруулсан байд юм байна. Кино урлагт анх хөл тавиулсан байд юм биш үү? Хин бэ? Заавж гараа. За би энэ тэр хүнийхээ нэрийг гяас олоод. Тэрнээс өмнө би та нарт дахиад нэг өөр сонир мэдээлэл хүргэхэд байгаа. 2012 онд Генесийн амжилт гэдэг ном байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Генесийн амжилтанд Johnny Depp-ийн нэр байдаг. Яаж? Хоёр таах боломж байна уу? Баггүй юу? Жүжигчин хүн чи одоо тэгээд яг харин тий. Жүжигчин өөрийнх нь дүрс мөрсийг хэвлсэн тоглоомууд нь олон зарагдаж юм байна. Тэр ч хамгийн өндөр орлоготой одоо Холливуудын жүжигчин гэдгээрээ 2012 онд 75 сая Америк долларын ашигтай байсан юм байна. Тэрнээс өмнө одоо кино урлагийн одоо тийм цалин авдаг байгаагүй юм байна л да. Тэгээ 12 онд чи нөгөө нэг юу байхгүй юу угаасаа нөгөө Карибын тэнгисийн дээрэмчт нь Ахмад Спаровын дүрээ бүтээжсэн. Тэгээд нөгөө Николас Кейж юм биш үү? Николас Кейж мань нөхрийг энэ дандаа юм алдартай хүмүүстэй найзалдаг байгааз. Rolling Stone хамтлагийн гитарчин өөрөө алдартай штэ. Тийм ээ тий. Тэгэд эхнэр нь хэн байсан гэж хөөе. За хэн байсан? Тухайн үедээ заяа. Бүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэдэг одоо чагсаалт байхад номер 1-т нь явдаг байсан Amber Heardтэй одоо гэрлээд энэ хоёр чинь одоо бас амжилттай болоогүй л дээ гэрлэлт нь. Гэхдээ мань нөхөр эндээс одоо энэ гэрлэлтнээс бол их одоо бахархалтайгаар гарч явсан байдаг. За тэгээд ийм бахархалтайгаар гэр бүлээсээ явж байдаг. Гэхдээ энэ ингэсэн байхгүй за Amber Heard тийм ээ тэр хэрүү шуугаа яах вэ? Тэр хэрүү шуугаа яах вэ? Чи яагаад нэг сэн та нар ялагдсан түүхээ тэр хэрүү шуугаа яах вэ? Меншин даалгавраа нэгтгэцгээе. Яг одоо меншин даалгавраа нэгдээд эхний болон руугаа шилжээд бэлэн болсон байна. Гэр бүлийн радио 104.5 84.5-аас өдрөө болгон өглөө болгон сонсогч танд дугуйн хүргэж байгаа. Өглөө болгоныг хамтдаа эхлүүлж байгаа Улаанбаатарын өглөөг сонсож байгаа эрхэм сонсогч танаас та бүхэн дундаасаа бид нэг сонсогчд бэлэг гардуулаа өгж байгаа. Тэр бэлгийг авахын тулд мэдээж энэ олон сонсогчдоос бид одоо та гэж чадахгүй байгаа учраас бид нэгэн аргыг олж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр меншин болон зүрхэн давлгаанд нэгдэж бидэнтэй хамт байгаа гэдгээ та илэрхийлснээр энэ бэлгийн эзэн болох боломжтой байгаа. Өдөрт меншин давлгаанаас 1 хүн, зүрхэн давлгаанаас 1 хүн гэж явснаар нэг өдөрт 2 хүн. За 5 өдөрт даваагаас баасан гаргийн хооронд бол 10 хүн шалгарч гарч ирж байгаа. Энэ бол бидний гар оролцохгүйгээр рандомор болоод шалгарч гарч ирж байгаа аппликейшнаар. За тэгээ 10 хүн дундаа дахиад нэг хүрд эргүүлснээр 11 дэх дээр нь за энэ 7 хоногийн бэлгийн эзэн маань тодорхой байгаа. 7 хоног болгон бид шинэ бэлгүүдийг өгч байгаа. Энэ 7 хоногийн бэлэг маань маргааш задарна. Энэ 7 хоногоос эхлээд бид нар нэгэн жижигхэн шинэ дүрм одоо танилцуулах болсон. За манай байгууллагын дотоод ажилчид энд бол яг шагналыг бол авахгүй. Тийм бидний нэр албан ёсоор өөрсдийнхөө сайн дураар бол татгалзсан байгаа. Тий би одоо тэр шагналыг аваад яах вэ? Миний сонсогчд авах гэж би бол боддог.
За тэгэлгүй яах вэ? Анх энэ эхлэхэд л тэгж бодож Аа ирсэн. за теста тэгсэн. Чин үнэнчээр би муу туяагчийн За яста захыг мошгоо. Үнэ. Туяагч нэг UB Cab-аар захаа өгөө За болчаараа. Захыг тэглээгээ мошгоо сууж. манайхан одоо хасагчлаа гэд одоо меншн үргэлжлүүлээ хийсээр Юу баймаар байна. явгэ? Меншн Тийш дээ таад бас мишнээ үргэлж хийхдээ. Та яг хиймээрээ би бол хийгээд байгаа хөө. Тойр олонгод одоо Үй би Google гэж яваал нь штэ энэ. бэлэг авахаа болчлоо гэсэн чи айгүй муухай тойр ойлоо. За ястаа тийм байхгүй шүү. За мишн давлгаад нэгдэж байгаа сонсогчтанд баярлалаа. Ингээд хамтдаа ихний болон сайн цагийг хамт бүтээе. Буландаа шилжцгээе. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Хамтдаа сонсогчдод Йоо, баярлалаа. йоо. Өнөөдрийн эхний болон руугаа шилжчихэд бэлэн болсон. Эхний болон бол сайн цагийг хамт бүтээе гэсэн болон байгаа. Мэдээж бид сайн цагийг хамт бүтээхийн тулд энгийн нэгэн жижигэн зүйлсийг ч гэсэндээ ухаж, түнхэж, сөхөж ярих гэж байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бас нэгэн сонирхолтой сэдвийг та бүхэнтэйгээ хамтдаа ярилцах болно. Энэ дунд бол өглөөний мэд мэдээж байгаа өчнөө олон залуучууд байна. За бүгд өглөөний мэд хүргэе. Манайдын хувцс бас нэг юм өөр утгаараа хосолсон байгааг та нар анзаарж байна уу? Ямар Заяа битэрийн хувцсны подолкны өнгө бол адилхан байна. Очроод хоёрын хувцсны одоо зах нь адилхан байгаа байхгүй. Юу? Тийм байгаа зү. Одоо юм ба поло захтай байгаа зү те. Юу? Аа. өчтөр эн чинь нөгөө нэг хавсалж ирээгүүдээ жоохон сэтгэл санаа Хоёр намайг өчигдөр жийсэн байсан. За зүгээр шүү. За ингээд сайн цагийн хамт бүтээ манай очроо. Коммент уншихгүй мó. Өглөөний мэд мэдээд хоорондоо ярьцгаагаад байна. Үгүй шүү дээ ой. Эрка өөрөө асуучаад ярих гэхээр өөрөө хариулаад байх юм. Харин тийм нойкод хариулаад ингээд харилцаад яваад байгаа байхгүй юу? Тий. За та нар тэгээд нэг ойлгоч чинь өстэй тэр юм дээ. Өглөөний мэд ямар ч гэсэн үндсэн утга нь бол бүгд нь өглөөний мэд бичсэн шүү. За одоо харин сэдвтэйгээ холбоотойгоо комментуудыг араас нь бидэнд илгээгээрэй. Утас 9986 1045 дугаарлуу ч гэсэндээ шууд залгаарай. За ингээд өнөөдрийн буланг манай очроо эхлэлнэ. За сайн цагийг хамт бүтээе гэдэг байгаа тий. Юу нэг бүтгий юм дөө. Гү нэр А? бүтэх юм уу? Булангаа За, яг мэдээж очроор өршлүүлгэн. сайн цагийг мэдээж хамт бүтээе гэж байгаа. Мэдээж бүтээхийн төлөө бид нар явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн сэдэв нь болохоор мэдээж сайн цагийг хамт бүтээхийн тулд нэг чухал хүнд нэг мөн чанар байх хэрэгтэй тийм ээ. Тэр бол одоо Ямар мөн чанар? хэлсэн үгэндээ эзэн байх гэдэг мөн чанар байх хэрэгтэй. Ай. Хэлсэн үгэндээ эзэн байх. За тэгэхээр хүмүүс удлаа амлалт өгдөг. За тэгээд амлсандаа хүрдэхгүй. Тэрнээс болоод харилцааны асуудал бий болдог. Тэгээд ер нь одоо би ингэнэ тэгнэ гэж хэлдэг. Тэрэндээ хүрдэхгүй. Энэ бол бас яг сайн цагийг хамт бүтээхэд нөлөөлөх байхаа гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол сайн цагийг хамт бүтээе. Болон дотроо би хэлэх гээд байгаа ч хоёр яагаад байгаа бэ? Би яг тэрүүгэн дээр нэрээ тий. Билүү гэж бодлоо. Сайн цагийг хамт бүтээе болон дотор хэлсэн үгэндээ эзэн бай гэдэгсэн. За. Тийм байлаа. Би өчтөр бас хоёр гээд унтсан. Мэдэгдэж байна уу? Мэдэгдэж байна уу? Хэлсэн үгэндээ эзэн байх. Хэлсэн үгэндээ эзэн байна. Хэлсэн үгэндээ эзэн байна. Таны хувьд энэ хэр Юу гэж чухал бодож вэ? байна? Та ер нь яаж хэлсэн үгэндээ эзэн байдаг вэ? Ер нь ямар хүндрэлүүд учирдаг вэ? 9986 1045 9986 1045 руу залгаад орж ирээд хэлсэн үгэндээ эзэн байх тухай ярилцгаая. Ер нь хэлсэн үгэндээ хэр эзэн болдог залуучууд вэ? Ер нь яг өөрөө бас хэлсэн үгэндээ хэр эзэн болдог бүсгүй вэ? Охин шүү. Охин юм уу за. Үгүй энэ утас зарласан мөчөөс эхлээд миний чихэнд утас сонсогдоод байгаа байхгүй юу? За тэгээ мэдээж ингэж байгаа штэ. Нэрнгээсээ юу? Нэрнгээс Ядаргаа бүр туйлдаа үтчих. За өглөөний мэнд. Өглөөний минь. За өглөөний минь. Хаар болжээ. За. За сайхан амруу Нойко. Тэжгүй сайхан өстө сайхан амарсан. Би чиний рилийг үзээд инех хийж хүлээгээл лсэн.
Тий, чи бол дугаал инээдэг хүн байлээ өөр газар болохоор. Тэгээ штэ. Айгу номын хүн байлээ. Ажлаа ээжид уучсаггүй инээд гэж юу. Гэхдээ дондор нь инээж байгаа зү. За бас тэрийг тооцохгүй яг ийм гоё часис инээлт бол дутчихжээ шүү. За Найко цаг барих тухай юу гэж бодож байна? Би өстө цаг барьдаггүй. Нөө цаг биш ээ. Юу бол? Юу харин юу вэ? Өнөөдөр юу болцгоод байна? Нэг яагаад ингэхдээ амар юм смут орчлоо шүү. Амар анзаарахгүй. За өнөөдрийн сэдв бол Найка юу байгаа? Хэлсэн үгэндээ эзэн байх гэж байгаа. Гэхдээ гэж яагаад өөрийнхөө засын үе. Асуултаа өрчлөе. Цагийн чухлыг мэддэг учраас гол нь нөгөө үнэт зүйл юу вэ гэдгийг мэддэг болчт юм л. Ер нь бол 30 нэмэх болоод ирэхээр тэрнээс хойш нөгөө өвдөгнүүдээр атгах гэдэг шиг тий. Ингээд нэгдэж гараад явахаар яалтчгүй нөгөө цаг гэдэг нь цаг биш ээ хийсэн үг штэ өгшөө. Шилжүүлж байгаа юм уу? Намайг буруу. За Тимети. За өргөжлүүлээ. Тийм учраас үнэт зүйлээ зөв газар одоо мэддэг болсон учраас цагаа зөв зарцуулдаг болсон. Завгүй гэж худлаа байхаа болсон. Завтай зав гаргадаг болсон. Энэ орхгүй л энэ даавал. За тавилга тэгээд За сэдвэрүүг орно Найко. Үгэндээ хэр эзэн байдаг вэ? Хэлсэн үгэндээ ер нь хэр эзэн бол чадчихээн. Ер нь амархан байна уу? Гайгүй байна уу? Хэцүү байна уу? Тэгэж амархан бол биш. Гэхдээ нөгөө анханасаа сурцсан гэдэг сурцсан л байт юм лээ. Хэлсэндээ хүрхийг хичээгээ сурчаар ер нь бол нэх худлаа ирээ явдаг юм дөө. Яг хэлж чадахгүй одоо хийж чадахгүй юм бол чадахгүйгээ хэлждэг. Бүр яг арай нэг залуу байхдаа бол ялдчихгүй нөгөө хүнд үгүй гэж хэлж чаддаггүй байсан. Тэгээ тийм болохоор чадахгүй юм а тэгсэндээ за гэж авчдаг ч юм уу. За тгий туслая гэж ингэчээ тэрэндээ амар их стресстэй байсан. Тэгээ чадахгүй болчаараа бүр нэг гим ийцэн юм шиг амар хэцүү албатай юм шиг тий. Тэгээд тэрнээс болж нэлээд хэцүү болж байгаад ерөнхийдөө бол хүнд үгүй гэж хэлж сурснаасаа хойш бол яг л хэлсэндээ улам илүү хүрч чаддаг болсон. Одоо харин хэлсэндээ хүрч чаддгүй хүмүүстэй харилцахад бол ястай хэцүү. Өөрөө ч яг бас яг тэрний зовлон мэддэг учраас эхний удаа боломж олгодог, хоёр дахь удаага за харж байгаа боломж. Ер нь 3 дахь удаа гэдэг юмыг бол би байлгахыг хүсдэггүй. Хүн алдсан байж болно мэдэхгүй байгаад тийм үү эхний удаа. Хоёр дахь за яг хөө сонгоод одоо дадлуулаад ингэсэн байна да гэж бодно. 3 дахь гэх юм бол тэр бол угаасаа л ер нь урт хугацаанд дэмий хүн байна тий. Тий, угаасаа тэр хүн бол ийм л хүн юм байна гэдэг утгаараа зайгаа барьдаг болсон. Даа гурвал байд юм байна тий. Ер нь бол тийм боломжийг бол олгоно. Мэдээж би өөрөө ч тийм угаасаа дэлхий дээр төгсгөн байхгүй учраас бүгдээрээ л анх удаа амьдарч байгаа юм чинь гэдэг утгаараа тэгээд ийм байж болох уу Найко? Ажил дээр яаж нөлөөлдөг вэ гэвэл үнэхээр харилцааг бол муутгадаг. Ажил дээр ч тэр хосын харилцаан дээр ч тэр хэлсэндээ хүрэхгүй байгаад тахсан олон нөгөө нэг сэтгэлээр ундаг. Тэр хүнд итгэх итгэл нь алдардаг тий. Зөв итгэлцлийн үед ялцчихгүй зөрчилдөн өсч идэг. Тэгдэг За энэ ингээл худлаа штэ гэдэг юм утгаараа тий. Тэгээ араас нь одоо юу гэдгийг эдийн хайрын ч юм уу хосын харилцаан дээр сүлдээ заац гэл ингээ хайдаг болно шүү дээ. Тэгээ тэр олгонд чинь хосын харилцаанд хан үүснэ. Би биэндээ хилдэг үнэн ч байсан тэр сэтгэл нь хүртэл бас өрөх гэдэг юм уу тийм асуудлуудын нэг зөвхөн зүгээр нэг удаагийн магадгүй тэр нэг жижиг сажиг зүйлээс болоод хосын харилцаа хүрдэг гол асуудлууд болоод байна. Итгэлцэл эвддэг айгүй том сөрөг нөлөөтэй юм байна тий. Яг үнэ жижиг юм шиг ирнэ тий. Би зүгээр л амандаа ингээл бодлогогүйгээр хэлсэн шүү дээ. Тэгж яхтай би хэлсэн шүү дээ гэдэг юм шиг боловч яг ингээ хосуудыг үзээд байж хахад би биэндээ хайргүй болсноос болоод гэдэг юм уу салж байгаа хосууд нэлийн цөөхөн байдаг. Ихэнхдээ яг энэ жижигэн бүр хамгийн анхнаас нь явахаар эсвэл хууралтыг ч гэдэг юм уу тий. Дандаа яг энэ би бинийгаа энэний ард нь юу байгаад идэггүй гэхээр үл ойлголцлоос гадна хүндэтгэл байхгүй нь гэж ихэнх хүмүүс үзээд байдаг байхгүй. Хүндэтгээгүй учраас л худлаа ярьж байна. Хэлсэндээ хөрсөнгөө гэдэг ч юм уу тий.
Тэгэхээр энэ болгонд хосын харилцаа нурж идэг. Учираас та хэд маань аль болох хэлсэндээ хүрэхийг хичээгээрэй, чадахгүй бол бид цацаг царайлаад анханасаа үгүй гэдгийг хэлээрэй гэдэг. Өөр дандаа хэлдэг байхгүй. Анханасаа битээ амал та. Ааха. Ноёко одоо нөгөө сайн цагийг хамт бүтээх болон дээр яг энэ сэдв маань яригдж байгаа л да. Тэгвэл яг энэ хэлсэндээ хүрдэг байх, хэлсэн одоо үгэндээ хүрээд цаашаа ингээд ажиллаа үргэлжлүүлдэг, амьдралаа үргэлжлүүлдэг байх нь сайн цагийг хамт бүтээхтэй яаж холбогдох юм болоо? Одоо жишээлбэл яг саний эсрэг байхгүй юу те? Жишээ нь би хэллээ шүү дээ. Итгэлцэл байхгүй болчдөг, цаана хүнлэл байхгүй болчдөг. Би бинийгаа гэсэн сэтгэл байхгүй мэн гэдэг зүйлийг мэдрүүлдэг юм байна. Тэгвэл би биндээ одоо хэлсэн амандаа хүрдэг хүнд бол нэгдүгээрт итгэлцэл үүсдэг юм байна. За ялангуяа ажлын хамт олон дээр бол бүр илүү үүснэ. За хосын харилцаан дээр ч гэсэн энэ би бинийгаа гиж байгаа юм байна. Нөгөө би бигээс бид рүү шилжиж байгаа юм байна гэдэг утгыг агуулдаг учраас илүү харилцаа батцдаг. Тэгэхээр мэдээж гэр бүлч бай, ажлын хамт олонч бай, нийгмийн гэдэг утгаараа энэ гурван үндсэн шалтгаанууд арилж байгаа учраас харилцаа сайжирна, харилцааны ард мэдээж амжилт бүтээлүүд байх учраас сайн цаг бүтэх баха. За баярлалаа Ноёко. Баярлалаа Ноёко. Жижиг юм шиг ярнэ. Хүн болгон мэддэг, тэгтээ хэрэгжүүлдэг зүйлс ер нь харилцаа амьдралыг сүрүүлдэг шүү. Тийм учраас анханасаа хийж чадахгүй бол битгий амлаж агаарэ гэж хэлье. Баярлалаа. Яг. За баярлалаа. За. Ноёкотойгоо холбогдлоо. Би яг өөртөө хүлээж авч байгаа юм шиг сонслоо тий. Надад хэлээд байгаа юм шиг. Энэ гэхдээ нэг ингэдэг өө. Яг нэг юм андгаа биш байдаг штэ заримдаа. Зүгээр андгаа биш байдаг штэ. Ингээд би тэгнэ гэдэг гэж биш. Гэхдээ зүгээр нэг юм хилцэг байдаг штэ тий. За жишээлбэл манай туяаг чи хэлдэг шиг тий. Тгийл да гэдэг тий. Хөөе нэг уулзах уу? Тгийл да гэдэг тий. Гэхдээ нэг юм уулздаг тий. Нэг хизээч уулздаг. Нэг тийм яваад идэг штэ. Ийм юм заван боохоо. Нэг тийм юм тангараг бол өөр штэ. Тий. Одоо би үгдээ те би яг тэгнэ өдр гэсэн бол тэр бол бүр биелүүл үүрэгтэй штэ. Гэхдээ яг хоо үр дагавар нь бол адилхан том баха. Андгаа байна уу, жижиг тгийлдэ гэж байгаа байна уу? Яг л нэг юм кейсүүд өгөх байхгүй. Чи нөө саний Ноёког хэлж байгаа нь айгу том зүйл энгийн боловч цаана асар том зүйл үүсчихэд. Жишээ нь ийм нэг кейс өгөх байхгүй. Одоо ингээд нэг юм амиа жоохон юу яасан нэг одоо кейс одоо хүүхэдтэй амиа өгöd гэсэн. Тэрийг ингээ хөөгөөд яагаад тэгээ үзээд явсан чинь ердөө гэрт нь аав нь хамгийн анх хөл бөмбөг тэр өдөр хоёлоо үзнэ гэж хэлчихэд ажилтаа бол үзээгүйгээс болоод тэгэл тэрэнд амжирлал цаашаа тэрнээс нь салаалаад юм нэмэгцээр байгаа л хамгийн том асуудалд орцлоо байхгүй юу нь бол. Тэгэхээр нөө нэг энэ хэлсэн амлалтандаа хүрнэ гэдэг бол ялангуяа гэр бүл дотор бол аюул чухал. Тэгээл та гэдэг зүйлийг бол хүүхдүүд зүгээр аав тэгэлтэй гэж нэг хэлэхгүй. Найз нөхдийн хүрээнд бол гэрийг тангаргалж ийн гэж ойлгох байхгүй. Найз нөхдийн хүрээнд бол тэгэлтэй гэж яа хотлаа да гэд баг өөдөөс нь сурцсан бодчихлоо. За бол заагүй. Яа бол яагүй гэд ядамсрын таяа бичсэн байна. Монголын за андгаа буй за гэж үг байдаг даа гэж сайхнаа бичсэн байна. За мэдээж өглөөний мэд мэдээж байгаа сонсогчдод баярлалаа. Зүгээр л энийг хэлсэнтэй зүгээр л тэгээл та гэж хэлдэг худ гаруудад ясны дургу үнэн байхад л огштэй уг нь ол гэсэн байна. Тэгтээ хэцүү байдаг хгүй хчээ. Туягч хэцүү байдаг хгүй. Яг дотроо бол яг үнэхээр тэгээл та гэж бодож байгаа шүү дээ заримдаа. Тийм үстэй. Нэг одоо нэг юм найзуудын дунд яг нэг юм тэгээл та зөндөө байдаг шүү дээ. Нэг явъя л та, тэгээл та. Яг нэг явмаар байна. Гэтэ яг нөхцөл байдал ерөөсө бүрдэхгүй байна. Бүрдүүл за эсвэл ийм асуулт өгч болох юм те. Нөхцөлөө бүрдүүлэх ёстой мó гэдэг асуудал те. Тэгээл та гэсэн бол тэрнийхэн төлөөсийн төлөх ёстой юм шүү гэдэг ийм асуудал байгаа байхгүй. Яг явах гэхээр бодит байдал дээр цаг нь болдгоо. Нөө тэгээл та гэдэг хүмүүс маань тайлбарлаа л та өөрийнх нь хэлдэг. Одоо би бас нэг тэгээл таануудыг ойлгохгүй л үзээд байна. Одоо Ноёко шиг сайн Ноёко ярьслаа. Тэр шиг ер нь бол ингэж байгаа. Үгүй гэж хэлж чаддаггүй байсан. Тэгээд өөрийгөө ингэж кодлжсэн байхгүй. Үгүй гэж хэлж чадахгүйгаасаа болоо. За тэгээ гэд хүнд хэлцдэг те хүмүүс юм гоохтно. Тэгээ тэрийгэ заримдаа өгч чадахгүй яг нөхцөл байдлаасаа болоод ингээл хэлсэн хамдаа хөрөхгүй. Тэгээ тэрэндээ айгүйх ингээд шаналдаг. Тим нөхцөлөд зөндөө болдог. Тэнгүүд би яг өөрийгөө холж авахгүй. Ямар ч юм асуусан гойсон гэр нь үгүйгээ хэлчихээ эхлээд. Мянган үгний таглаа үгүйгээ те. Мэдхгүй лөө. Тийм шүү дээ. За яг адилхан юм. За үгүйгээ хэлчихлээ. Адилхан биш. Мэдхгүй байхгүй юу? Мэдхгүй шүү дээ. Мэдхгүй. Чи үгүй гэлээ сая. Энэ сая үгүй гэж хэлсэн. За би яриагаа өргөжлүүлмээр байна. Чи үгүй хийсэн шүү дээ.
Та хоёрын туяагч доор хилээд ах шиг шүү. Хоёр самарах гээд байна гэ. Та хоёр өөрийгөө зөөлж шүү. Тэгээ үгүйгээд хэлсний дараа байгаа зү. Хүн хэсэг бодож үзээд за энэ үнд энэ өгөх нь над боломжтой үгүй юу гэ. Тэгээ дараа нь ингээд өгөхөд би ингэж ойлгож ирсэн байхгүй. Тангарах. Үгүй хүнд одоо үгүйгээ эхлээд юу ч хэлсэн би үгүйгээ хэлчихэ. Үгүй гэж шүү дээ шууд. Тэгээд тэр үгүйгээд за гэх хугацаанд би ингэ бодож явах хэрэгтэй байхгүй. Бодож жагаад за энэ боломжтой мэн гэдэг мөгөлөөг нь те. За тэгээд араас нь дахиад залгангууд тэр хүн илүү их баярлдаг юм болов гэж би боддог байсан. Яг тэгэхээр энэ хүн үгүй боломжгүйгээ хэлцээ. Гэхдээ араас нь за чамд ягаад тгийгээд хэлчихлээ. Тэнгүүд бүр хүн баярлдаг юм шиг зүгээр надад санагддаг шүү дээ. Ой, та хоёроос нэг юм асуулт байна. Надад яг энтэй бас холбоотой байж магадгүй юм байна л да. Ер нь ингээд хүн хоёр талын юмд ингэж амлалт маягийн өгөөдөх шиг байгаа. Нэг нь өөрөөсөө гадна өөр хүмүүст. Нөгөөх нь өөртөө бас өгөөдөх шиг байгаа шүү. Тэгээд энэ хоёрын аль нь хамгийн хэцүү байдаг вэ та хоёрын хувьд? Өөртөө өгсөн амлалт ер нь жоох хэцүү. Харин надад харин тгий санагдаад байгаа юм. Өөртөө хэлж байгаа ингээ шийдвэрүүд те ер нь ингээд цацах гिचх магадaltaй байгаа гэдэг тийм. За гэд нэг хоош тавих гэдэг. Хүн ер нь яг тийм юм шиг байгаа. Яг нэг өөртөө таалагдахаасаа илүү бусдад таалагдах гэж бусдын яг нэг сэтгэл зүг нь ингэж харж. За тэгээд бусд маань ингэж явж ивэл гэдэг бодол нь арай жоохон дамгаа байх гэдэг юм шиг байгаа. Харин сүүлийн үеийн хүүхдүүд бол арай өөр болчиход байгаа штэ. Ямар ч гэсэн эхлээд миний сэтгэл зүй, миний таатай байдал бол хамгийн чухалаа гэдэг зүйлийг боддог болчиход байгаа. Би өөртөө амлалт өгсөн л бол одоо би энэ ажлыг хийж чадахгүй гэд үгүй гэдэг ч гэсэн шууд хэлж илэрхийлж чаддаг болчиход байгаа л да. Тэгэхээр үүнд нөгөө нэг дасахгүй байх магадлал айгүй өндөр болчиход байгаа байхгүй. Ягаад гэвэл олон жил ингээд нэг бусдыг явцсан хүн чинь өөрийгөө бодоод байгаа хүнийг хараад тийрэл те тийрдэг. Ямар гачин юм бэ гэдэг ингээд бодох зүйлүүд байна. Гэхдээ ер нь аль алиг нь хослуулж явах хэрэгтэй. За тэгээ бүр тэр тусмаа хамгийн түрүүнд өөртөө ер нь таалагдах нь их. За тэгээ өөртөө амласан амлалтандаа хүрэх нь их чухал байд юм байна л да. Тухайн үнийг өсөж дэвчихтэн. За тэгээд тухайн үнийг өсөж дэвчихээс гадна эргэн тойронд байгаа хүмүүсийг нь сайн цаг руу явахт нь илүү дөхөн болж өгдөг зүйл бол өөртөө өгж байгаа амлалтандаа эзэн байх нь их чухал юм байна. Одоо жишээлбэл ер нь бол нэг хүн хараад ингээл нөгөө тийшээ наагаад нөгөө хүн харангуут нөгөө тийшээ наагаад өөр ингэсэн ямар ч бодлого нэг төлбөргүй хүмүүс аваад байдаг шүү дээ. Тэр хүмүүст бол яг тэндэл байгаад байна. Цаашлаа дээшээ явах дараагийн шат руу гарах бол бодол баг байдаг байх. Энэ нөгөө хэлсэн үгэндээ эзэн байна гэдэг чинь одоо за би чамд ийм юм хийж өгнө гэж хэлчихэд хийхгүй байх тухай бас ганцхан яриаггүй. Энд чинь аягүй олон цааш салаалах байхгүй. Одоо жишээ нь ингээд манай салаах ярьж байна. Одоо ингээд хүнийг хүүхдээ ч юм уу одоо ингээд нэг хараадаг штэ. Хүчээс өөр мэн өдр гээл те. Цонхоор гаргаж чулууч шүү өдр. Арсын чи өвч шүү өдр гээл те. Цаавханаас. Тэгээд иймэрхүү одоо хүнд зэмлэгтэй айгу хүнд өгнүүдийг хилдэг. Тэгэнгүүтээ тэрийг нь хүүхд сонсож байгаад яг миний арсыг өвчих үү гэ те. Ээж хотлаа гэл. Яг ингэж эндээс нөгөө нэг хүүхдүүд юу сурж байгаа гэхээр нөгөө нэг хүн хэлсэндээ хэлснээ заавал хилжил үүдийн те. Худлаа. Хүн ер нь хэлснээ заавал биелүүлэх шаардлагагүй мэн гэдэг хандлагыг сураад тэгээд тийм төлөвлөсөн хүмүүс чинь дээр гараад бид нар 4 жилдээ нэг амлалт өгөөд хэрэгжүүлэх байгаас төгөх. За комментуудыг хүргэе. Хүүхдүүдэд хэлсэн үгэндээ заавал хүрч байгаарай. Учир нь хүүхдүүд амархан итгэдэг, амархан гомддог шүү. Хоосон амлалт өгөөд байвал хосын харилцаа улам хүндэрдэг, хүндлэлгүй болдё шүү гэсэн байна. За бүр гадаадуудаа Монголын маргааш дуустдаг үгээд үгийг сурчгсан байгаа штэ. Яг тэрний эсрэг ашиглахыг хүсдэг гэсэн байна. За тэгээд тэгээл та гэж байтал замын төвжрэл садаа болчоод идэв штэ гэдэг хэрэлтмаа битсэн байна. За ёстой тийм байгаа шүү. Гэж боддог хүмүүс үгүй гэж хэлж сураагүй байдгаа бас л асуудал шүү. Гадны нөлөө байх уу? Коммент дуусчих дундуур нь орж ирэх хэ. За уучлаарай. Өөрийгөө хайрлж ихснээр чи бусдад илүү тусалж чаднаа гэсэн байна. Би бол тэгээл тал гэсэн бол тэрэндээ цаг заваа гаргана гэд бүх хүлээлт үүсч цаг заваа нөөдөг шүү гэж ятам сүрэн туяамаачжээ. Гой мөн чанартай юм биш те манай туягч чинь. Юу яадаг вэ? Гадны нөлөө ер нь байх уу? Одоо миний амлалт биелүүлэхгүй байх. Одоо юу гэдэг амлалт ч юу байх вэ? Нөгөө тэгээл даандаа ингээ хүрх гэхээр гадны нөлөө гэж байх уу? Байлгүй яа тий. Одоо хүүхэд байхад бол ээж аавын нөлөө бол асар их штэ. Намайг гаргахгүй гэчихэд дуусаа үстэй. Би найзуудтай уулзна гэсэн байхад тэгэл дуусаа штэ. Ээж аав гарахгүй бол бүх юм пан. Тий. Харин насанд хүрсний дараа ихнэр тэх үү? Ихнэр гайвуулах уу? Болно тий бас.
Гүй гай болно гэж та нар яагаад ингэж авчих? Гай биш ээ. Та нарыг яга холон тоон дээр ярьж байгаа. Наа чи ганцаараа зүгээр л асууж яагаад чи яагаад манай очрог та нар гэдээ оруулаад. Тий яагаад тэгээд байд юм бэ? Одоо нэг ясанда энэ бол бас нэг юуг би бинтийг ойлголцохгүй байгаа харилцаал юм болов уу гэж бодоод байдаг шүү дээ. Эхнэр нөхөр хоорондоо заавалчгүй эхнэртэйгээ яриаггүй үжиж шууд тгийл та гэх энэ газар ярьсан тий. Эхнэр нөхөр хоёр чи хоорондоо ингэж ярилцдаг шүү дээ. Би биенийхээ хүндэлдэг, би биенийхээ орон зайг олол ингэж хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Ингэжээч бас тэр гэр бүл чинь цаашаа өсөн дэвжин. За гэр бүл нь хамтаараа бас сайн цагийг бүтээх гэж тэмүүлэн ч гэдэг юм уу те. Гэтэл яг иймэрхүү жижиг ярианаас болоод зарим тохиолдолд ийм дахин ярьдаг ийм яриануудаас болоод нэг асуудал жоохон өөр тийшээ хандах гэдэг юм шиг санагддээ шүү дээ надад. Нөгөө наргаан нь ингээд заримдаа ихтэй байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу? Юун дээр? Одоо жишээлбэл саяных дээр эхнэр нөхөр хоёр байнг ингэж бие биенээсээ за тэгвэл Монголын бүх асуудыг бодоод үзэхэд ихэнх нь гэж ярих юм болоод үгүй байхгүй юу? За харин цөөн тооны хүмүүс нь л одоо чи инглээ гарлаа орлоо инглээ штэ тэглээ штэ гэдэг баг. Харин ихэнх хүмүүс бол бие биенийг ойлгодог, найзтайгаа уулзлаа, инглээ юу тэглээ. Үнэхээр бүр амар бүр дарвиж дэрвэл болохоо байждгүй л болвол тэр чин болвол амсгаа хамраараа эргэд хэлсэн цагаас эхлээд нөгөө шүүх хурлын талаар яриад хэлсэн чинь ингээд яг энэ нөгөө уг нь бол бид нар нэг актер гэр бүл мүл за дахиад хүн олбогчлоо тий. Дахиад хүн олбогчлоо. Аюуд сага амтно нойко гэдэг тагаад гэлээ. Мессеж иччихсэн чинь бүр гар өвдө 20 өвдө. Тимэт чи ярьсан дээр. Мессеж ичгээр драматай байд юм аа. Тэгэхээр үгүй сая гадны нөлөө гэснээр гай болоод гисэн үү? Үгүй гадны нөлөө байдаггүй л гэж юм. Гадны нөлөө байдаггүй асуулт нь тэр байхгүй юу? Тэр гаймаа гэдэг нь жишээ шүү зүгээр жишээ. Тэгэл та гэж хэлээд байгаа юм чинь тэгээд энийгээ араас гол нь тайлбар гэдэг хүн ярьдаг юм байгаа. Тийш дээ. Ярилцаад ямар шалтгаантай юм бэ гэдгийг тайлбарлаад хэлээд өгчгөлдөө байхгүй юу? За тайвшраарай жоохон. Жоо амсгаа. Нөгөө тэгэл та биш. За үнэхээр би тэгмээр байгаа байхгүй юу? Одоо Эрка шиг те. Эрка шиг тэгмээр байгаа байхгүй юу? Химэр байгаа байхгүй юу? Гэхдээ надад энэ боломж нь ийм жоохон хязгаардаг мал байна. Одоо тэгэхээр хоёлаа энэ хязгаарлан мэдэмэл зүйлийг бүтээгээр хамт хийж болох уу гэдэг ч юм. Эсвэл тэдэн хоногийн дараа тэгж болох уу? Эсвэл одоо хамтдаа хийж болох уу гэдэг ч юм. Ингээд нөгөө ярилцах гэдэг зүйл, ойлголцох гэдэг зүйл чинь байгаа шүү дээ ард нь. Дээрээс нь тийсаа эхнэрээс болоод гарч чадахгүй гэчээг үст юу гэлээ. Ер нь гарахад эхнэр гай олдгоо гэсэн байхгүй юу? Гүү зөв жишээ шүү энэ жишээ шүү. Амар бачуураад манай хоёр чи юу болоод байна. Гэхдээ яг ч ард нэг тийм гарах юм ярьчих шиг л да. Тэ найз нөхдөд тэгээл та гэсэн байсан чинь эхнэр нэг жоохон үгүй гिचх шиг болсон тий. Тэгсэн. Тэгэхээр гол нь тэр нөгөө юу байхгүй да. Тэр нь гарах нь өөрөө эхнэрийгээ чи ойлгодог, итгэдэг, мэддэг. Үнэт би түрүү хэлсэн шүү дээ. Үнэт зүйлээ юу гэдгийг мэддэг болчих юм бол хинч одоо бараг гай болохгүй байхгүй юу? За энд өнөөдөр би гарлаа гэхэд яг гарах шаардлага байсан юм уу? Эхнэр яг ямар шоухан байна гэдгийг ингээд бас нэг бинийгээ ойлгодог болчдөг юм байгаа гэдэг тухайн нөхцөл байдлаа. Тэгэхээр чин хин нэгэн бинд нь гай болохгүй анханасаа чи худлаа тгийл та гэж хэлэхгүй л байхгүй юу? Ой нөхөр ингэнэ гэж байх уу? Нойко нэмээдгүүл чи нэгэнд ороод ирсэн чи асууч чамаас асууч. Нөхөр ингээд яг чамд ингээд ямар ч ойлгомжгүй мөртлөө ингээд нөхөр ийм нэг шийдвэр гаргаа явахаар чи заавал тэрийг ойлгож ээж хүлээн зөвшөөрөөд ингээд хамт хийх үү? Эсвэл заримдаа зүгээр ингээд за нэг юм ботсон л хэлгүүдээ гэдэг ингээд харахуугаар ингээд хамт орох боломж байх уу? Одоо нөгөө нэг хилсэн хамт нь л хүрэх гээл л да би нөхрий чинь. Нөхөр чинь юу аах вэ? Ерөнхийдөө ирчүүдийг л гэдэг юм. Асуултаа би жоохон харин асуулт одоо ингээд байхгүй юу? Чи заавал ингээд ард нь байгаа тэр үнцийн минь тэр одоо утгыг нь ойлгох гээд нь штэ. Тийм ойлгомжгүй нэг юм байгаад идэг заяа. Гэхдээ нөхөр чи ингээд нэг тэрийг ингээд хийх гэж зүтгээд ивэл чи ингээд за хамаагүй гэд ингээд хамт зүтгэхгүй гэж л байхгүй юу? Найзуудтайгаа уулзна гэсэн нэг тохиромжгүй цагт те. За. Тэрэнд нь чи ингээд зүгээр зөвшөөрхүүл гэж ахгүй юу да. Нөгөө чиний асууж байгаа хоёр өөр болчих шиг болгон. Зүгээр энгийн нэг үр дүн нь найзуудтайгаа уулзах. За тэгэхдээ ярилцааг байж аваад гарах марах гэсэн бол за окей. Гэтэл чи сая нөгөө хэлсэн шүү дээ. Ямар нэг юм тайлбаргүй гэхдээ нөхөр чинь за би чадна гэсэн юм байгаад гэдэг юм уу? Тэгэх юм бол харанхуугаар орох уу гэдгийгсэн шүү дээ. Чи ингээд те зуныхаа яг амралтыг чи 6 сарын 17-нд авандаа гэж бодож исэн чинь
нөхөр чинь 17-нд гинт өөр ажил ингээд найзуудтайгаа төлөвлөсөн аяллаар 7 хоног хөдөө явна гэд ярьсан. Чи болохоор өөр юм арай төсөөлсөн байдаг. Тэгшний нөхөр чинь тийм шийдвэр гаргаад ингээд явах болвол гэд. Тэгээд нөхөр чинь одоо болиул амлалтандаа хүрээг болж хуурах гэдэг шүү дээ найзуудтайгаа. Үгүй анхнаасаа яриаггүй гэж таарж байгаа гэдэг гинэт гэж. Харин тийм гинт яриаггүй тий яриаггүй байвал яах вэ гэж байхгүй. Анхнаасаа нөгөө нэг юм амлана гэдэг чинь төлөвлөн гэсэн үг төлөвлөсөн юм чинь гинэт гэдэг юмыг анхнаасаа оруулж ирэхгүй байхгүй юу? Нэг ихний хүндээ амлсан байна штэ. Амлаагүй аль алинд нь амлаагүй байхгүй. Үгүй ээ ихнэр нь амарч байгаа гэдэг хэлж байгаа. Эхнэрээ мдээгүй л байхгүй да амарж байгааг юм. Үгүй штэ. Тим гинтийн байдгүй юм уу та нар ч одоо ямар айлаа хүмүүс үү? Нэр үнэхээр баг байхад залуу байхад бол тийм нэг байсан байх хаа. Одоо бас марц худлаа яриад байх. Мэдээж хүнд байсан л байгаа. Гэхдээ тэрэн дээр нь тэр болгон дээр нь газ шийдвэрүүдийг гаргал болоо зохицоол явсан байх. Одоо өстой харанхуур орж ирсэн юм байлгүй дээ. Байх те нэрээ. Тий. Ерөнхийдөө л тэр нэг том асуудал болоог байхыг бодоход жижиг сажиг яг зохицоод би биндээ гэсэн итгэл нь байсан учраас амлалтаа биелүүлээгүй хуурсан юм бол байхгүй юм байлгүй. Тийм болохоор би мартсан байх шиг байна. Тийм тэрнээс мэдээж төгсвөл шин чинь тэгэл юм болж л байсан. Би мартаад байхгүй гол нь. Тэгтээ хамгийн гол нь зарим чи өөрөө ярьдаггүй байгаа шиг байна. Үгүй чи намайг ярьдаггүй гэж бодож байна уу чи? Энэ хүн чи ярина штэ. Тэгвэл тэгээд эсвэл бүр мартаад байдаг тийм ойдох томжмотой одоо чам дээр л очих хэрэгтэй байгаа юм л даа үгүйсэн. Юун дээр ингээ гэр бүлийн бүр юм том самбар шиг бүр хэрвээ гэр бүлээрээ болохгүй одоо галтгооныхаа хүрэгчин дээр ч юм уу ингээ гол юмнуудаа зоочдөг байхгүй та мартчихгүй гэсэн юмнуудаа амлсан юмнуудаа ч юм уу. Тэгчээд нэр энэ дээр ингээ штэ хүн юм чинь зөндөө олон юмнаас болоо мартаж болно штэ. Тэгэхээр тэрийгэ зоочхаар тэрийгэ санаад одоо reminder шиг юм хийхгүй юу? Тэгвэл арай илүү амар юм уу гэж байна тий. Ааха. За баярлалаа Нико. За комментүүдээ хүргэе. Тэгээл та гэдгээ баяраатаа л хэлээрээ зүгээр гайшуу гэд би ч юм таардаг кинон дээр бол гардаг штэ гэж хэлж байна. Тэгээл та гээд амлалтаа биелүүлж чадахгүй бол үгийн сангаас авч хаяа хамгийн шилдэг арга шүү гэсэн байна. За стаалах. Ой очрооч жорберсэн юмчээс овлон үтсэн чавганц гэж ухаантай шүү. Яг тийм очроо чавганц гэдэг байгаа юм уу? Үзлээс болдог төлөвшлөө гэсэн байна. Энхээр энэ болгоны ард ярилцах гэж байгаа шүү гэсэн болвол тэгээл та гэдэг үгийг байнга хэрэгэлдэг мөртлөө нэг ч хэрэгжүүлдэг гөөхнүүдийг сэтгэлээсээ зайлуулж гисэн нь амар байдгаа гэсэн байна. Хэлсэндээ хүрдэг байх маш чухал зүйл шүү. नको амьсгалаарай би энд чамайг зүгээр сонсож яхад амьсгал тасгалдаад унчих гээд байна гинэ. Би энэ сэдвийг нөхөртөөгөө холбоогүй шүү. Манай хүн бол харин ч заа болж ёстой заа шүү. Эр хүн хэлсэндээ эмээлтэмээр харайсандаа гэдэг билүү тэр шүү гэсэн байна. Одоо яг нэг хэдүүл яг гэр бүлтэй холбож ойлгохоос илүүтэйгээр ер нь ингээд энэ нийгэм энэ Монгол улс сайн цагийг хэдүүл бий болох гэдэг шүү дээ. Хамт бүтээх гэдэг ер нь Монгол төмний тэр чигээрээ хэлсэндээ хүрдэг мөн чанар нь яг яаж сайн цагийг хамт бүтээх гээд байна вэ гэдэг гогцоог л гаргаж ирмээр байна. Одоо би бол ингэж байгаа. Би бол энэ сэдвийг хөндсөн шалтгаан ийм байхгүй юу? Миний хувьд бол монголчууд бол уул нь бол яг ийм үг нь айгүй ийм даацтай арт түмэн байгаа тоххой. Бид нар чинь нүүдэлч арт түмэн нэгдүгээр, хоёрдугаарт бид нар бичгийн соёлоос илүү аман соёлтой. Тэгэхээр аман соёл гэдэгт нэг ийм амар чухал ийм орц байх хэрэгтэй байлээ л дээ. Худлаа ярьдаггүй байх гэдэг нэг юм үнцэн байх хэрэгтэй. Яг тэгэхээр би саахалтай айлын хүнээс юу гэдэнтэй очроотой би сардаа жилдээ нэг удаа уулзж байгаа хүн би сонь сайхан сонсдог байхгүй юу? Танаа нутгийн сонь сайхныг сонсонгууд очроо тэнцээ хэрвээ баг зэргийн худлаа нэмчихэд л миний мэдээл болонгортчих байхгүй юу? Тийм ч бас тэнцээ ерөөсөө нүүдэлчдийн хувьд нэг юм үннийг хэлэх, үнэн мэдээ дамжуулах гэдэг бол бүр ингээд бүр соёлд нь суудсан бүр цусан шингэсэн юм үнцэн байх хэрэгтэй байхгүй юу? Уул нь бол агуулга нь зөрөө явчихлаа. За зүрх юм. Тэгээд эн чинь нөгөө бичгээр дамждаггүй соёл чинь угаасаа ингээд амаар дамжихтаа энэ хэлж байгаа үгэндээ би ингээ амар эзэн болох гэдэг бол амар юм үнцэнтэй амар хүчтэй юм даацтай юм байхгүй юу? Тэнгүүд энэ одоо явсаар байгаад бид нар яг өнөөдрийг харах юм бол манай нийгэмдэр бид нар ингээл айгүй гоё биччихээн л да ингээд комент хэсэгт. Гэхдээ нийгэмдэр харах юм бол баг 10 хүний 5 нь бол зүгээр л хэлдэг. Ерөөс хийдэггүй. Тэ? Ерөөс амлалтандаа хүрдэггүй. Өөртөө амлсандаа ч хүрдэггүй, хүнд амлсандаа ч хүрдэггүй шүү дээ. Одоо ингэж хэдүүлээд тэгвэл ингээ манай тоягч болгоод айгуугаа ингийн гаргаж ирээд байна шүү дээ, тэ. Тэгээл та гэдэг хүмүүс бол маш олон болцсон байна. За энэ өөрөө сөрөг нөлөөтэй юу нийгэмд сайн цагийг хамт бүтээхэд, тэ. Тэгээл та гэдэг одоо зүгээр нэг хоосон амлалтууд байхгүй болчвол сайн цаг бүтгүү байх.
Тэгээл та гэдэг хоосон амлалтууд байхгүй болчихвол сайн цаг бүтгүү. Тэг бүтгөө. Бүтэн. За би ёстой наадхан дээр 2 гараа өргөмөр. Энэ дээр гоё жишээнүүд яри. Гэрэ. Гайрхлаа. Гэхдээ би яг төсөөлдөг байхгүй. Одоо хэрвээ сайн цаг ирж ийн гэж төсөөлөх юм бол би бүр яг бүр төсөөлөх юм бол энэ дотор яг нөгөө амлалтандаа хүрдэг хүмүүс байх хэрэгтэй байгаа байхгүй. Хүмүүс амлалтандаа хүрдгэл болчвол за тарханч байсан болно. Бүр тий. За жишээ нь яг ямар царай муутаач байсан бол. Өдөө бүр яг нарийн детальч ухаж харъя. Ямар амлалттай. За бүр наазахаас эхлэх заяа. Наазахаас эхлэх. Найз нэг сайн цагийн хамт амлж байгаа нэгэндээ хэлсэн үгэндээ хүрдэг. Нэг хоёрдугаар авснаа өгнөө гэж хэлдэг хөлөө тэрэндээ өгдөг. За одоо би чамаас сая төгрөг зээлчлээ. Яг маргааш өгнөө гэдэг. Энэ амлалтыг яриад байна уу? За өнгөнгүүд сайн цаг бүтээхэд ямар холбоотой болж байгаа вэ? Энэ ерөөсөө нөгөө итгэлцэл гэдэг нэг юм чинь бий болж байгаа байхгүй юу? Харин тий итгэлцэл явуулна. Итгэлцэл бий болно. Итгэлцэл гэдэг чинь ерөөсөө нийгмийн бүр фундаментал юм байлээ л да. Яг суур юм байлээ. Нийгмийг одоо хүчтэй байлгахын тулд итгэл гэдэг нэг энэ яг хамгийн үндсэн орц үед юм байлээ. Тэгэхээр энэ итгэл гэдэг орцыг одоо өшөө нэмэгдүүлэхийн одоо итгэлийг ингээ хөгжүүлэхийн тулд гэх юм уу да хамгийн чухал арга нь энэ хилцэндээ хүрэх байгаа. Харин тий тэгэхээр яг би бол одоо энэ ч яг Яркаг ингээ ухаж байгаа л гол юг огцоогоо олж харж байгаа байхгүй. За юу ихлээр дотоод найруулга гэдэг байхгүй. За амлсандаа хүрн хэлсэн үгэндээ эзэн байна гэдэг чинь өөрөө сайн цагийн бүтээн Монголыг бий болгоно. Хамгийн дээдлээсээ харахад өнөөдөр ингээд улс төр одоо юу гэдгийг удирдах байгаа хүмүүс ч гэсэн хэлсэндээ өрөөд сайн цагийн бүтээгээ те татвар төлөөс одоо юу гэдгийг санхүү төсөв энэ л гой болгох тал дээр ингээд ер нь бүх соёлоодыг бий болгож болно. Тэнгүүд эн чинь өөрөө бас л ингээ багасаа эхлээд байна. Одоо бид нар энгийн жишээ одоо эргэн тойрон найзуудтайгаа тэгэл та гэчээ тэхгүй байгаад байгааг магадгүй нөө хүүхдүүд ингээ харж байгаа. Тэгэнгүүт нөө нэг хүн хэлжсэн гэдэг шүү дээ. Хүүхдүүдээс л ер нь одоо сайн цаг бүтнэ гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд яг хүүхдүүд бид яг тэгэл та гэж байгаа тэр амлалтандаа хөрөхгүй байгаа буруу үлгэр дуурайлыг аваад байгаа гэж би зүгээр харж байгаа хөөх. Тэнгүүд яг энэ гол гогцоо юм шиг зүгээр надад санагдчих. Ердөө л хүүхдүүдэд бид нэр эргэн тойронд байгаа залуучуудад ганцхан одоо өөрсдийн хүүхдүүд биш одоо эргэн тойронд байгаа энэ жинзи идэргээл байгаа те энэ хүүхдүүдэд хүртэл ингээд сайн өлөөнүүдийг бид нэр ингээд хилсэн амандаа хүрдэг шудрага хилснээсээ ингээд хазаах юм бол те ямар буруу үр дагавар хүрдэг мөрдөг яг энийг нь бол бодит яг харуулж ингэж үлгэрлэж амьдрах нь өөрөө сайн цагийг бүтээх хамгийн том гол өгцөө байна л гэж харж байна. Тэрнээс би одоо ингээд чамаас ингээд сая төгрөг зээлчээ буцаага маргааш нь өглөө гингүүд яг итгэл төрнө. Гэтэ тэнд ямар сайн цаг бүтэх вэ гэдэг нийгэм ингээд томоор нь харах юм бол зүгээр л эргэн тойронд байгаа. Яг чи битэр яаж харьцаж байгаа хүүхдүүд харж байгаа. Тэндээс үлгэрлээд дараагийн тэр хүүхдүүдийг бид нар амлалтандаа хүрдэг гэдэг мөн чанараараа бэлдээд ийн л гэсэн үг л дээ. Амлалтандаа хүрдэг хүмүүсээр бүрдсэн Монгол улс байна гэвэл гоё үстэй тий. Урнаасаа толгоо хүртлээ. Тий. Хилээ хязгаарладаг хүн төгсөн гэдэг байгаа шүү дээ. Хязгаарлаж чаддаг хүн бол төгсөн гэдэг байгаа. Бас нэг заан заа байг үгүй нүггүй бай гэдэг бас эртний үг байна л да. Нөгөө нэг заа гэж хэлсэн бол тэрэндээ хүрх. Нөгөө нэг би бодож ирсэн манай аав бас нэг тийм юм можик байхгүй ер нь бол нэг тийм ир хүн байхгүй. Тэгээд яг хаа жоохон буруу янз бүрийн зуршилтай л байсан л да. Тэгээд нөгөө найзуудтай ингээд амар сонин юм хийн. Заримдаа. Ингээд хөдөө мөдөө ингээд хит хоногоор мал залт явснаа тэр ичэнд явж байгаа байхгүй. Тэгснээ тэр нь манай ич биш. Найзынхаа ичэнд явцсан ч байж ах шиг тий. Тэгээ би тэрийг жоо ойлгож мойлохгүй ингээ гайхаж майхаад яагаал тэгсэн чинь аав нь найзтай амлцсан байсан юм аа. Би тэгж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээ тухайн үед ингээ бодох. Би бол тухайн үед хүлээж авч чадаагүй. Яагаад тэгэхээр юу вэ? Гахаараа найзынхаа энэ гэх тий. Надтай ямар ч хамаагүй, надад ямар ч өгөөж хүн гэдэг бодол тухайн үед төрж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо зүгээр ингээ харахаар нэг юм ирчүүдийн хувьд нэг юм яриа хэлцээр гэдэг бол зүгээр нэг юм тэгэл да биш байгаа байхгүй. Тэ найз нь явж өгнө гэсэн бол яг явдаг те. Хойно ингээд бас нэг төлбөр төлөгдөж байгаа шүү дээ. Тэр төлбөр нь ингээд төлбөрийг хүртэл ингээд зарцуулж байгаа байхгүй. Тэр хүндээ. Гэдэг нь өөрөө надад амар гоё үнцэнтэй санагдаад. За тэгвэл хэдүүлээ ингээ. За биднээс хүүхдүүд ирээдүйн Монгол те хүүхдүүд үлгэр авч байгаа юм хэлсэн үгэндээ хүрдэг мөн чанарыг биднээс сураад авчих юм бол ирээдүйд очиод тэд нар яг хэлснээ л хийн. Амлалтаа биелүүлнэ тийм үү. Тэгвэл өнөөдөр тэгвэл бид нар тэдэнд үлгэрлэхийн тулд хэлсэндээ эзэн байдаг хүн байхын тулд яг ямар зүйлүүдийг тооцоолж явах хэрэгтэй вэ? Одоо ямар одоо зүйл дээр бодож явах хэрэгтэй вэ? Жишээ нь одоо ингээд чи надаас нэг юм гуйлаа гэж утгахад
би яг заа гэж хэлхийнхөө өмнө яг юу ямар зарчмуудыг баримталж явах хэрэгтэй вэ гэж. Эсвэл одоо жишээ нь нэгдүгээрт болохоор за би энийг хийж чадах үгүй юу гэдгээ тооцоолох ч юм уу те. Өөр ямар зүйлүүдийг аргачлал гэж. Тийм ээ. Одоо наад чи амар хэцүү юм билээ. Одоо ингээ ярихаар амар хэцүү байхгүй. Хүмүүсийн комментиг харахаар над бол. Одоо бид нэр эхлээд нөгөө хэлсэндээ эзэн байдаг хүмүүс байх хэрэгтэй байгаа тийм шүү дээ. Тэгвэл энэ мөн чанарыг гаргахын тулд ямар аргачлалыг ашиглах вэ, хэрэглэх вэ гэсэн үг баггүй. Ойлгож гин үгээр. За, нэгдүгээр бол надад гаргаж ирж байгаа юм байгаа. За. Ер нь одоо би сүүлийн үед ингэж бодоод хэлсэндээ хүрдэг юм мужик залуу байхын тулд тийм ээ. Би чадах уугүй юу гэдгээ би одоо тооцоолж байгаа байхгүй. Би болгонд тэгж шүү дээ. Одоо Эрката зүг байжгаад Эрка ингээ бүр хөвсгөл явна те. Одоо ингээл хамт явах. Загсны дэгийг өгчөөж. Тэгэхээр нь би энийг үл би өгч чадахгүй гэдгээ тооцоолж байгаа байхгүй. Тийм учраас би үгүй гэдэг те. Зарим нэг боломжтой юм дээр бол тээл гэж ер нь бол яаж байгаа байхгүй. Ингээ тооцоолж яг хүн юм асуугаад эхлээд хэсэг нэг яагаад 5 секунд ч юм уу. Гэхдээ бүр болохгүй заа байж 5 минутын дараа хариу хэлье гэж хэлж болохгүй гэж. Тэ заримдаа тийм кейсүүд байдаг штэ. Бүр ингээд ерөнхийлөгч нь хүртэлтэй юм асуух заа байж байгаараа гэдэг 5 минут бодоодхыг гээд хариулдаг хүмүүс байдаг байхгүй юм дадалтай. Тэгэхээр эхлээд бодох хэрэгтэй болчихж байгаа. Хэлсэндээ эзэн байхын тулд хамгийн дөрөв бод. Тэгвэл ингэж бодъё. Очроо. Зүгээр шууд ингээд чи заа гэж хэлсэн гэж бодъё. За. Гэтэ ингээд чи жоохон бодоод үтсэн чинь заа биш байна ер нь л. Тэгээ буцаад боллоо гингүүд хүнийг хуурлуулах байхгүй. Тэр чи амар сөрөг нөлөөтэй байхгүй. Тийм юм өстэй болдог те. Танарт болдог уу? Над бол амар их болдог байхгүй. Амар зааваа. За комментиг хүргэе. Хүн бусдыг өөршгөө боддог болохоор л заваан шүү. Чи бол би биш гэдгийг маш сайн ойлгодог. Гэтэл би бол тэр биш учраас итгэж дуустдаггүй гинэ. Тэгэхээр надад битгийл худлаа хэлээчээл гэмээр байдгаа гэсэн байна. За эр хүн хэлсэндээ эмэтмэр харайсандаа гэж анхны 7 баатрууд маань хэлсэндээ хүрсэн тулдаа Монгол эрхчлөөг авсан. Харин хэлсэндээ хүрээгүй худалч танилуудаас болж тэд маань амиа алдсан гэсэн. Энэ тест яг хэлж шүү. За тэгээд ер нь бол өнөөдрийн энэ нөгөө нэг хэлсэндээ эзэн байх гэдэг одоо сэдв бол яг ингээ бид нар ухаад гогцоог нь гаргаад ирсэн чи яг нэг л зүйл дээр тулж штэ. Дүгнээд хэлэхэд бол ердөө л бидний ирээдүй болсон хүүхдүүд тэд нар ирээдүйд ингээ хэлсэндээ хүрдэг амлалтаа биелүүлдэг эх орноо сайхан болгоно те байгальлыгийг хайрлан нөхөн сэргээлт хийн ч юм уу те ард түмнийхээ ажил хийн гэх мэтлэн ер нь ингээд маш олон гоё хүмүүсийн харилцаач гэсэн нөгөө нэг нийгмийн соёл моёлоод байгаа бүтцээс ер нь хамаардаг байхгүй. Тэгэхээр бидний хүүхдүүдээс ирээдүгээс бид нар ирээдүй болсон хүүхдүүдээс эхлэх юм байна. Тэгээ бид нар гол нь нөлөө үзүүлэх юм байна. Тэгэхээр бид нар хэлсэндээ хүрдэг хүмүүс байх хэрэгтэй байна. Харуулж байгаа хүмүүс аахгүй. Ойлгосноо? Загнахтаа хүртэл. Тэр үнэ. Тэгтээ үнэ шүү. Хүн дуудлага ирсэн үгүйсэ? Ер нь бол ирсэн. Туягчийн комментиг уншчих уу? За тэг. Тэр жил за энэ өстө хамгийн түгээмэл одоо кейс шүү. Тэр жил найзуудаараа сууж байгаад хүүхдүүдээ аваад булганы хануу аршаа явахаар ян танд өдрөө тохирвоо. 7 хоногийн дараа 3 айл нь худ болсноо хэлв. За үлдсэн 3 айл нь явах байсан явдгийн өмнөх орой манайх ганцаараа болоод бүх зүйлээ ян там бэлдсэн манайх хүүхдүүдтэй худ ярихгүй ганц гэрээрээ явж билээ хөрхийгч. Энэ яг бүр маш түгээмэл واخхой юм. Энэ бол түгээмэл واخхой. За нэг оролцогч ороод ирлээ. Сайн байцгаана уу? За сайн уу. Өглөөний минь. Өглөөний минь. Сайхан амаруу. Сайхан амарлаа. Хэлсэндээ хүрдэг байх. Хэлсэндээ хүрдэг байх тэр одоо нэг л тодорхойлт их гоё надад одоо сүүлд тодорхойлогдоод байгаа юм да. Юу вэ гэхээр ядаж эр хүн заа гэсэн бол тангар дайны үг гэж шүү. Тий, ер нь бол тийм ээ. За тэгээд өнөөдөр бид нар ирээдүйдээ бас хөрөнгө оруулалт хийхэд бол бид нар хүүхдүүдтэй адаж бодлоо ядгүй байя гэх тий. Одоо бид нар дөөрөөгөө амьдсангөө төгжирлээ гэж олон мянган шалтгааны чинь чийжлээд байвал эдгээр хэрэгэлдэг болчиход бас арай их хэрэгэлдэг болчих гээд байна шүү дээ тий. Тий. Энэ өгөөдэй гэдэг юм. Энэ зүйлүүд харагдаад байна да. Тэгээ хүүхдүүдтэй ер нь хэл заамандаа бас хүрчээд тэрнийхээ эзэн олох шиг сайхан мэдрэмж бас байдгүй шүү дээ. Энэ шүү гэчээ тий. Үнэ. Гэр бүлдээ энэ дээр энэ бас ач холбогдол өгж байна гэдгээр бас эргээд бид нар хүүхдүүдтэй бас ийм хариуцлагатай хэн нэгэн байгаасай тий. Тангараг гэдэг үг чинь их таалагдлаа шүү. Хоёга. Ер нь тэр тийм зүгээр бичээтэй байд юм байна. Ирчүүдийн одоо заа гэсэн бол одоо яагүй гэдэг үг чинь яг л энэ юм байна. Тангараг дайны тий.
үг юм байна. Энийг бол одоо хэр болгон хамаагүй. Тэгэхээр чадахгүй гэдгээ эртний хэлэл амар яваад байгаа байхгүй. Өнөөдөр бас зөндөө олон тийм нэг байдаг шүү дээ. Заавхаа байцдаг. Тэр бас нөгөө нёгийг ингэчил та гэд бөөнөрөө ингэгээд ихэ заа гэчээд алга болдог тийм хүмүүсүүд эргүүлээ нөгөө гуйлгчингийн хаан болгоо иччих бидрийг те. Эргүүлээ залгаад гуугаад түүгээд нэрэж бид гуугаад ах шаардлага байсан ч юм уу тэр үед ийгээд шаал таны юм дээр гуйцсан гэдэг ч юм уу. Эргээд нэг эргцүүлэх хийгээ тийм болчихдог. Гэтэл бид нар тийм энэ өөр би бол өөрөө тэрийг би ч гэсэн мэдэрч миний хувьд л тэр үйлдэлийг хийхдээ би бас ач холбогдол өгж штэ. Тэ? Маш олон хүмүүсүүд тэгж явдаг. Би бол тэгж хаардаг, тэгээ ойлгодог. Энэ мөхний одоо энэ харахаар бас юм байгаа ч гэдэг. Одоо хандлага зүгээр л бид нар бас нэг тодорхой хандлага штэ тий энэ бол тийш үү үнэ. Тий тэгж л харсан. Тэгээд одоо хүүхдүүдтэй сая бол хүүхдийн хажууд бас хүүхд манай шаргалтанд орох гоо тэгээд их төвчтэй зөндөөч хүний гоё юм сонслоо тий. Хүүхдийн хажууд энийг ярихаар тааж баг зүсүүгүй юм уу гэдэг юм ойлгочгүй яах вэ тий. Зөв шүү. Өстой гоё юм. Зарим нэг юм бас жоохон гэдэг нотыг байж зүгээр наар хэлэх гэдэг байгаа байхгүй. За баярлалаа хоёга. Баярлалаа. За баярлалаа. За сайхан нэг комментиг уншия. Комментүүдийг ер нь хэлснүүдийг газ хүргээд дуусгая. Хэлсэндээ хүрэхийн ард нь ихтгэл хүндлэлт харилцаа хамтрал байдгаа гэсэн байна. За тэгээ шоугийн цувралыг үзвэл хэлэх хүүхний үнц нь андгаа үнэнч байдлыг утгаар нь гаргасан санагцсан гэр бүлэрээ үзээрэй гэсэн байна. Нөхөрлийн үнц нь үнэн байхаа гэсэн бол алдаагаа засах гэж хичээдэг хүнд их дуртай хичээж яана гэдг нь л чухал. Баг багаар буруу юмд сурсантайгаа адил зөв юмыг ч сурнаа гэсэн байна. За ингээд энд хүрээд өнөөдрийн сайн цагийг хамт бүтээй болон маань өндөрлөж байна. Өнөөдөр бид сайн цагийг хамт бүтээй болон дээрээ ярилцсан сэдв гэх юм бол хэлсэндээ хүрдэг байя. Хэлсэндээ хүрдэг үгний талаар тий үгэндээ эзэн болдгоо энэ талаар бас ярьлаа. Тэгэхээр заримдаа бид үгнийхэн эзэн биш үгнийхэн бооловч гэдэг. Тэгэхээр бид үгнийхэн эзэн байцгаая. Амнаасаа гарч байгаа үг болгон дээрээ цензууртай байцгаая, бодолтой байцгаая. Хин нэгэнд өгч байгаа амлалтан дээрээ та сайн тунгаан бодоорой гэд өнөөдрийн болонгаа өрнүүллээ. Энд хүрээд өндөрлөж байна. Харин яг одоо зүрхэн давлгаандаа нэгдээд дараагийн болон руугаа шилжцгээе. Хаанаас зүрхэн давлгаанд нэгдэж байгаагаа бидэнд бас комент хэсэгт нь бичээрэй. Ингээд яг одоо 10 секундээр зүрхэн давлгаандаа нэгдээд шууд дараагийн болон руугаа шилжцгээе. За тэгээ зүрхэн давлгаандаа нэгдэцгээе. Гэр бүлийн радио 104.5 84.5 Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Йоо зүрхүүдийг дараадаг. За энэ 7 хоногс эхлээд манайхан зүрхэн давлгаанд оролцсон. За мөн меншн хийсэн хүмүүс дундаас манай радиогийн биш хүнээс одоо бүр яг бэлгэний эзэмийг тодорхойлно гэдгийг дуулгахад таатай биш. За зүрхэн давлгаанд нэгтлээ. Ингээд хамтдаа дараагийн болон руу шилжцгээе. Өнөөдрийнхөө жижиг хянч гэсэн сайхан үйлдэлийг та хэн нэгэнд зориулаарай. Учир нь сайн зүйлс үргэлж буцаж ирдэг. Та бид хамтдаа илүү дулаан, илүү хүнлэг орчинг бүтээж чадна. Сайн цагийг хамт бүтээе. Энгийн л нэгэн гудамж, энгийн л нэг айлууд, гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Дурсамж 1988 болон маань танд хүрэхэд бэлэн болсон байна. Солонгосын 20 ангитай Дурсамж 1988 гэдэг киноноос бид анги бүрээс нь тодорхой нэг сэдвийг нь авч ярилцаж бидний амьдралд тулгарч исэн, бидний амьдралд тохиолдож исэн, эсвэл яг одоо тохиолдож байгаа зүйлүүдийн талаар хамтдаа ярилцдаг. Дурсамж 1988 гэдэг кино өөрөө амьдралыг харуулсан, хайрыг харуулсан, нөхөрлийн үн цэнийг харуулсан, хэлсэндээ хүрдэг байхын үн цэнийг харуулсан, за хамтдаа байснаар сайн цагийг хэрхэн яаж бүтээж байгааг харуулсан, өглөө болгоныг ганц жаргалтайгаар өгтөж байгааг, орой болгоныг баяр жаргалтайгаар үдэж байгааг харуулсан, баяртай, жаргалтай, гонигтай хүний амьдралын бүхий л мэдрэмжүүдийг харуулсан юм кино байдаг. Гэтэ бид киноны талаар ярьдаг. Тухайн кинонд гарч байгаа нэг хэсэг сэдвийг нь хараад, хэсэг яг үзэгдлийг нь авч ярьснаар
яриа манаас үргэлжилж өрнөдөг байгаа. Бид өнөөдөр 12 дугаар ангийг үзсэн тэр дундаасаа яг юуг тодорхойлж байгаа вэ гэдгээс ярилцсана гэсэн үг. Өнөөдөр дурсамж 1988 киноны маань 12 дугаар анги руу орсон байна. Бид аль хэдийн талаасаа хитэрсэн байна. Тийм байна. Талаасаа хитрээ. Дууслаа да. Удахгүй дууслаа. Киномен дууслаа да. Тэгсэн ч гэсэн дахиад үргэлжлээд энэ дундаагаа сэдвүүдийг бид орхигдуулсан сэдвүүд маш олон байгаа. Зөндөө байгаа. Өнгөрцөн. Бид нар энэ удаадаа бол зүгээр яг шурт хийгээл яг 27 хоног бид нар ингээд нэг ангиас нэг л сэдвийн хөндөөл явчих юм. Тэгээд дуусангуудаа бүгдээрээ дахиад эхнээс нь өөр сэдвүүдийг ингээд анги болгоноос түүгээ явуучих юм. Тэгэхээр бид нарт ярих сэдвүүдийг бид нар болж игэл алдахгүй явмаар байна. Яг тэгэхээр ярих юм зөндөө өнгөрсөн тий. Бага учраас тий. За тэгээд та хаанаас үзэх вэ гэж маш олон сонсогчд маань асуудаг л да. Бүх одоо видео сангуудад байгаа юм байлээ. Ямар видео сан байдаг гэлээ тий. Бүгдэнд нь бол байгаа юм байлээ. Netflix дээр бас байгаа. Дурсамж гэдгээр байгаа. Reply 1988 гэдгээр байгаа. Тийм учраас та бүхэн хайлт хийгээд ороод бүр заавал гэр бүлээрээ үзээрэй гэж бүр зөвлөмөр байна. Тэр 10 жилийнх нь цуврал гэдэг нэг байлаа ш. Тэр нь ямар юм? Яах вэ? 10 жилийн ойгоороо кино жүжигчд маань уулздаг байхгүй юу? Тэгээ уулзаж 2 өдрийг өнгөрөөсөн. Тэгээд зүгээр бодитоор дүрээрээ юу? Зүгээр л өөрсдөө жүжигчд маань уулзаж байгаа байхгүй юу? За тэрийг нэг үзье. Бас хөрхөн киног нь үзсэн байгаа хүний хувьд бол тэр амар хизээний танил хүмүүс байх нь шүү дээ. Тий, яг нэг хөрхөн юм болно. За 12 дугаар ангийн хувьд хэм бол хин нэгнийг хайрлна гэдэг утга агуулганд донд. Чирүүг юм бэ? Ягаад гайхлаа шүү дээ. Гэхдээ яг энэ дурсамж би дүлээрчүүл гэж байна. Би одоо ингэж нэг яг ингээ юм өгөөд байгаа байхгүй энэ кино. Би энэ 12 дугаар анги дээр уйлсан шүү дээ. Яг төгсгөл хэсэгт нь. Би ер нь анги болгон дээр нэг уйлаад нэг инех гээл байгаа шүү. Хин нэг хайрлна гэдэг нь те. Яг тэр сэдв бол үнэхээр гоё байлаа шүү. Бас яг зарчмуудыг хилжилсэн гүнзгий. Яг хэрэгтэй те. Хайрлна гэдэг нь ийм байх ёстой маа гэдэг талаар. Яг тэн дээр гардаг нэг яг голлох үйл явдал чи яг аль үйл явдлыг онцолж ярмаар байна. Тэрийг нэг жоохон яриад өгвөл сонир байх болов. Би энэ удаад бол хин нэг хайрлна гэдэг дээр бас аюу олон хайрууд харж байгаа. Зөнөг болсон хүүхдээ хайрлаж байгаа. Хэдий зөнөг болсон ч гэсэндээ 60 70 80 хүрсэн ч гэсэндээ аав ээж нь байгаа бол аав ээжийнхэн дэргэд бол хүүхдэрээ л нь штэ. Тэгээ би ийм үг хэлэх дуртай байдаг байхгүй. Эрхлүүлэгч нь одохын цагт том хүн болдгоо. Аав ээж нь үгүй болохын цагт л хүн том хүн болдог байхгүй. Тэрнээс өмнө бол хин нэгний хүүхэд л байх нь шүү. Хин нэгний хүүхэд эрхлэх хүнтэй байгаад нь штэ. Хин нэгэнд очиж эрхлэх гээд байна. Гэтэл эрхлүүлэгч нь байхгүй нөхцөлд бол тэр хүнийг хин нэлхаар нь харах юм бэ? Бүгд л 90 цент хүрсэн эсвэл томоо дандаа уйлдаггүй бүх юмыг хийж чаддаг ааваар нь харна. Бас бүгдийг хийж чаддаг ээжээр нь харна ч гэдэг юм уу те. Гэтэл аав ээж нь байгаа нөхцөлд бол бүгд л хүүхдэр байдаг. Бүгд л нэлхаараа харагддаг. Манай нэг Мегмарын Гайси Мегмарын дуун дээр байдаг шүү дээ. Намайг хүмүүс та гуайч гэж ах шиг, хин гуайч гэж ах шиг харин таа л намайг миний хөө гэх юм да гэх те. Тэр үнэн шүү нэрээ. Үүн дээр ч гэсэндээ яг энэ хэсгээс гардаг. Тэгээд аавда бол нэлхаараа байгаа хүүхдээ эрхлүүлдэг. Ингээд байнга ингэж яхаа ингээд хүүхдэн төгшөөдөг ч гэдэм үү. Найз нөхдийн хоорондын бие биенийгээ гэж ингэж хүндэлж зайгаа тавьж байгаа хайр сэтгэлийн нэг үл ойлголцох асуудлууд ч гэдэм үү. Энэ олон асуудал гардаг л та. Гэхдээ энэ донд надад бас энэ хамгийн онцлог байж магадгүй юм да гэдэг бодсон хэсэг юу байсан бэ гэхлээр ээжийг гих хайр байсан. Ээж нь хүүгээ гих хайр байсан. Хайрыг нуух шаардлагатай юу гэдэг энэ нэршлиг гаргаж ирэхийг хүссэн. Наачиста гоё юм байна. Наачистаас сак юм байна. Яг наадах чинь яг надад теста зүрхэнд хүрсэн нэг өгүүлбэр нь байгаа сте. Тэр юус нөгөө хайр гэдэг бол одоо үзий ядмаар байгаа боловч үзий ядаж чадахгүй байгаа. Тэр бол хайр юм а гэдэг нь зөв луг хийгээл ороод. Би яг тэр хэсгийг нас бичээд авчихсан сонсгоо. За. Хин нэгнийг хайрлна гэдэг зүгээр өгмөр санагдсан бүх юмыг нь хэлж байгаа юм бишээ. Зайшгүй өгөхөөс аргагүй тийм л зүйлийг хэлдэм аа. Хин нэгнийг хайрлна гэдэг үнэхээр амар ажил биш. Хин нэгнийг хайрлна гэдэг зөвхөн тэр хүний сэтгэлийн дулааны хэмд нь сайн байгааг хэлэх биш. Тэр хүний сэтгэлийн дулаантай ижил хэмд амьдрахыг хэлдэг. Тэгээд хин нэгнийг хайрлна гэдэг нь тэр хүн чамайг эцэс төгсөөлгүй зовоолооч тэр хүнийг хизээж харалгүй үзэн ядмаар байсан ч
эцэст нь тэр хүнийг хизээж үзэн ядаж чаддаггүйтэй адил юмаа гэсэн байсан. Гоё орчуулсан байна тий. Тийм манай. Тэгэд хайрыг нуух шаардлагатай юу? Хайр юу н нуугдсан байдгүй гэдэг сэдвээс ярилцах гэдэг гэсэн үг байхгүй юу? Ер нь хайр нуугдсан байд юм болов? Яг би бол ингэж л бодоод байна л да. Яг заримдаа бид нар хайраа нуух гэж оролддог байж магадгүй. Гэхдээ яг үнэхэрийн хайр бол одоо нууц байх боломжгүй бол би бодоод байна л да. Яг яаж нуух гэж оролдсон байсан гэсэн зарим нэг илэрхийлэмжээр те үгээр одоо үйлдэлүүдээр хайр бол ингээд харагдчихдаг. Ер нь харагддаг байх гэж би бодоод байхгүй. Хайр байхгүй бол харин тэнчэнээс харин тийм харагдахгүй байна. Тэгээ тэрийг харин би хайраа нуусан гэж хэлэх гэж оролдож бол магадгүй гэж би бол бодож байгаа. Киноныхоо яг жижигхэн хэсгийг яриа л да. Энд бол манай киноны Соноогийн дүр байгаа, Соноогийн ээжийн дүр байгаа. Ээжтэйгээ маш илэн далангуй байдаг им хүүгийн дүр байхгүй юу? Ээж нь бол Соноо бол аавыгаа хэдхэн жилийн өмнө алдчихсан. Тэгээ ээж нь бол маш сайн хүү шүү дээ байгаа гэсэн үг байхгүй. Маш сайн хүү. Маш сайн хүү. Ээжтэйгээ бүр киноны бусад хүүгүүдийн дотроос хамгийн одоо сайн хүү шүү дээ тий. Одоо нэг хамгийн ачаалттай хүү. Тэгээд хоол идэхгүй байсан ч гэсэндээ бараг цатгалан байдаг бах таа гэд бусд нь хатаархдаг. Нөгөө ээжийн найзын хүүхд байхгүй юу? Тий шүү дээ. Тэгээ нөгөө юу яадаг шүү дээ нэг юу яхаараа ээжигээ ганцаараа хоол идчихнэ гэд номын сангаас хурж иж ээжтэйгээ хоолчоод буцаад номын сан руу явдаг төрлийн хүүхэд шүү дээ тий. Ер нь бол яг ээжигээ айгуу сайн аавна. Тэгээд ээжгүй хоёрын хооронд ямар ч нууц байхгүй дээ гэж боддог байсан байхгүй юу? Үүнийгээ манай хоёр одоо жишээлх юм бол зөвхөн Соноо маань хайр гэж боддог байсан. Би ээжтэй бүх зүйлээ хэлж байгаа нь ээжтэй ингэж бүх зүйлээ харуулж байгаа танаас нуух юмгүй. Би танд маш их хайртай шүү гэдгийг хэлж байгаа. Манай ээж ч гэсэндээ адилхан байх гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн нэг зүйл мэдсэн юу вэ гэхээр ээж нь хүүгээсээ нууцаар шөнийн цагаар оройн цагаар ажил хийж байгааг хүн санамсаргүй байлаар олоод мэдчихдэг. Тэрийг хөрш айлынх нь нэг ахад хилээд сууж байгааг нь сонсчдөг. Түүнээсээ болоод асар их гомддог. Бүр чин зүрхнээсээ гомддог. Тэгээ үерхэж байгаа бураад очиж хэлдэг. Би яагаад ингэ гомдоод байгаа юм болоо? Би үнэхээр мэдэхгүй байна гэтэл бураа чив чимээгүй сонсож жийсэн аа. Юу гэж хэлдэг вэ гэхээр арай жоохон хэдэн насаар ихчэн болохлээр ганцхан зүйлийг хэлдэг. Тэрний үхээр чи зүгээр юу ч хэлэлгүй ээжийнх нь нуруунд дээр очиж сайхан илээд өгөлдөө. Нуруугийн сайхан бариад өгөлдөө гэж хэлдэг. Тэгээ тэр үгээрээ юу гэж хэлсэн бэ гэхээр чи зөвхөн өөрийнхөө өнцгөөс бодоод байна. Чи өөрийнхөө өнцгөөс л хайрыг хараад байна. Чи өөрийнхөө хайрлаж байгаагаа бусдыг ч гэсэндээ яг тийм байдлаар хайрлана гэж ойлгоод байна. Гэтэл ээж чинь чамайг хайрлаж байгаа хайр нь энэ байхаа ч юм билүү? Чи яагаад бусдын өмнөөс бас бодож болохгүй байгаа юм бэ гэдэг мессежийг өгдөг байхгүй юу? Тэгэд үүгээр юу харагддаг вэ гэхээр ээж нь болохоор хүүхдтэй санаа зовхгүй байхсан, хүүхдтэй одоо янз бүрийн хэцүү байгаагаа харуулахгүй байхсан, хүүхд юм чи хүүхдээр л байх хэвээр. Мөнгө төгрөгөнд санаа зовох шаардлага байхгүй. Санаа зовох шаардлагатай бол би л санаа зовъё гэдэг бодлын хүн. Нэг осондоо өөрөө ачаа үрж байгаагаа хүүхдээ хайрлж байна гэж бодож байгаа. Түүнийгээ тас нуучихсан байгаа ээж л байгаа байхгүй юу? Тэгэхээр энд хайрын хувьд бол шал өөрөөр хайрлаж байгаа гэсэн үг. Гэхдээ нэг л ижлэгийн хайр байх гэдэг байхгүй юу? Аав ээжүүд ер нь хүүхдээсээ хайрыг нуух гэдэг учраас. Аав ээж хүүхдээ хайрлаж байгаагаа хүүхдүүдээсээ нуух гэдэг. Нуулгүй яах вэ? Энд чинь эцэг эхчүүд ялангуяа хүүхдүүдээ хайрлаж байгаагаар янз бүрийн аргачлалаар нуу штт. Одоо жишээ нь ингээд за магадгүй аав нь ингээд нэг юм буруу зүйл хийдэг байлаа гэж бодоход тийм ээ. Тэрийгэ заавал хүүхдүүдтэй харуулахгүй. Энэ чи хайр үст. Бити дуурайчаасаа гэсэн хайрлахгүй. Гэхдээ нөгөө талдаа нөгөө ингэж байдаг штэ. Аав ээжээр нь маргачлаа гэж бодъё. Маргасан гэдгээ бас нууж байгаа нь хайр уу? Хайр. Мөө. Гэхдээ хүүхдүүд хизээч энэ хоёр тэрэнд хууртдаггүй байхгүй. Маргасан байна да гэдгийг мэдэрч л. Тэгэхээр хайр биш ч байж болно. Би бол хайр гэнэ. Харин тийм уг нь бол хайр байхгүй яваас гарч байгаа. Хүүхэдтэй ч холбоотой биш. Би бол бүр ингэж бодож байна. Ер нь ирчүүд бид нар заяа нэг юм. Яаж одоо орчин үед ингээл нөгөө ирчүүдийг тодорхой уудал муудал гэж ярьдаг штэ. Яаж ингэж яриа заяа. Ирчүүд бүгд бид нар заяа. Нийтлэг юм байлээ л дээ. Ер нь бид нар эхнэрүүдтэйгээ хуалцахгүй юм гэж бас байгаа байхгүй бид нарт. Бидэрт ингээд зөвхөн өөрсдөө үрдэг нэг юм сэтгэл зүйн юмнууд байгаа байхгүй.
Бүгдийг нээх боломжгүй угаасаа. Нэгээд ч баг ойлгохгүй. Тим юмнууд байдаг гэж би бол боддог. Тэгээд ер нь энийг би бас зөвхөн өөр дээрч биш юм бэлээ. Би хэд хэдэн хүнтэй зүгээр ингээл яриад ингээл жоохон яриа сууж байгаа л ингээл асууж масуухад ер нь л бас миний дээд ах нар бол ялангуяа хэлж байгаа байхгүй. Эрка ер нь бүх юмаа хуваалцсан гэх баг боломжгүй шүү. Зарим юмыг бол зүгээр залгаад өнгөрөх хэрэгтэй байдаг гэж байгаа. Тэгээ би бүр яг ингээд энийг ингээд сонсохоор ингээд зүгээр жоохон зарим эхэндээ бол би амар бачуурдаг гэсэн байхгүй. Юу яагаад энэ төр гэл те. Тэгсэн чинь яг үний юм байлээ. Сэтгэл зүйн онцлогоосоо болдог ч юм уу мэдгүй. Нэг юмнаас л болдог баг. Гэтэ ямар ч байсан бүх юмаа бол бид нар хоорондоо ярихалцах. Бүх юмаа ингээд бүр яг сүлэлдэж ойлголцох баг боломжгүй юм байл. Ер нь яг нэг энийг нөгөө талынх нь одоо хүмүүс одоо ойлгож явах хэрэгтэй байхгүй. Эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй. Чи яагаад надаас ингээд наатаха нууж байгаа юм бэ гэдэг те. Ингээ ууралж бухимдаа тэндээс хэрүүл гарах гээд байдаг. Гэтлэг энэ надаас нуусан шалтгаан юу юм бэ? Намайг хайрласандаа юм уу? Яасан юм уу гэдгийг аюул сайн бодож явах хэрэгтэй л болчихж байгаа те. Тэгэхээр энэ талынх нь агуулга нь аюул чухал байгаа сте те. Хэрвээ хэн нэгэн чамаас юм нууж исэн бол тэрийг чи нуулаа гэж үзээ ядах биш. Бас бодох хэрэгтэй болж байгаа сте. Яагаад нуусан юм бол? Надад бол тийм бодогдоод байна. Ингэсэ гэж хүсэж байна л да та хоёрыг. За энд бол мэдээж нөө ээж хүүгийн харилцаа гардаг ч гэсэндэ аав хүүгийн харилцааг бас харуулаасаа гэж хүсэж байна. Одоо жишээлбэл би Эркаг соноо болоосаа гэж хүсэж байгаа байхгүй юу? За тэгээд очрог болохоор яг нэгсэндээ аа болох гэдэг нь штэ. Хүүгээсээ би орой соноотой дөхөх юм шүү цараагаараа. За Эрка болоо. Болоо чи болоо. За яшгаа чи бол дандаа сайн Эркаар явуулж намайг нэг юм мохоо үгүй штэ. Чи хамгийн авч байгаа штэ чи. Тэгээ хамгийн гол нь нөгөө хүүхэдтэй хайраа илэрхийлэхдээ би ингээ ачааг үүрээд хүүдээ ачаа үүрүүлэхгүй маа гэдэг ингээд нэг тэшийг нь аваад нь штэ. Яг тийм тэштэйгэр гэсэн үг. Харин Эркагийн хувьд болохоор яагаад надад хэлэхгүй байгаа юм бэ? Хэлэхгүй байгаа чинь намайг хайрлаад байгаад нь би эргэлзээд байна. Би одоо баг номер 1-ийг биш болсон юм шүү гэдэг мэдрэмжийг авсан. Тэр хүүхдийн хоорондох тэр мэдрэмжийг хоёр хуваалцаач. Яг манай Эрка чи хин гэлээ соноо өглөө нөгөө залуу хүүхдийн нэрийг мэддэг үү? Би яа хүүхдүүдийн нэрийг мэддэг байхгүй. Тэр энэ соног чи аав нь асуурсан биз дээ. Ээж нь. За тэгвэл ээж нь болоо. Ээж нь байхгүй юу? Чи намайг насуурсан хүн дээр тавьж байгаа. Юу болоод За ээж нь болоо. За ээж нь арай ойрхон би аа болгоцсон юм. За ээж нь те. Би одоо яг наадах чинь ингээ асуусан чинь амар нэг өөр болчихж байгаа. Бас нэг юм өөр. Одоо жишээлбэл ийм байхгүй юу? Би эрэгтэй хөхтэй байхгүй юу? Тэгээ юм учраас би аавтайгаа одоо би ингээд нэг жоохон аавдаа би нэг жоохон зарим нэг юм дээр ингээд нэг юм мэдрэмж төрөөд идэг нэг юм байхгүй юу? Одоо манай байхгүй шүү дээ. Байхгүй болоод 17 жил болж байгаа юм шүү дээ. Бүх тийм шүү дээ. 17 жил. Тэгээд одоо би ингэдэг байхгүй. Манай аав өөрөө түрүүн биелсэн шүү дээ. Нөгөө мал ахуйд амар их явж маваал ич мичээ өөрөө бэлдээл ингээл яг нэг юм уламжилт Монгол ирэх хүн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би болохоор хотын хүү болсон байхгүй аль хэдийн. Яг хөдөө би өссөн л дөө. Ингээ зам болгон л хөдөө явдаг байсан. Гэтэ миний надад мал муулахыг манай аав заагаагүйгээ бодохоор би жоохон сонин санагдаад байгаа байхгүй. Муулахыг тий, хонь гаргахыг тий. Одоо хонь гаргахыг, үхрийн мах эвдэхийг тий, хоньны мах эвдэхийг манай аав уулна өөрөө хийгээддэг байсан. Гэтэ надад юус зааж өгөөгүй ч гэдэм үү те. Тэр шиг манай аавын үүрдэг байсан зарим юмыг одоо би ингээд өөрөө аав болчоод ингээд бодохоор яг аав энийг үүрж исэн байж гэж мэдж байгаа байхгүй. Амар хожоо ойлгож байгаа юм чи би бүр. Ойлгоогүй хүүхдийн сэтгэлгээгээр ярьж би тэр үед одоо би бодож байгаа байхгүй. Яг тухайн үед аав хэлэхэд би ойлгохгүй л байсан бахал та. Гэтэ хэлсэн бол гэж би бодож байгаа. Ахвтай хэлчихнэ л үсттэй гэдэг юм бодол бол төрж байгаа шүү. Гэтэ яг би бол өөрөө хүүхдээ хэлэх үү гэвэл бас сонирхол юм байна те. Хэлэхгүй юм байна л да. Ээж юу гэж бодож байна? Юу гэж бодож байгаа лээ? Ээжийн өнцгөөс яриа гэж хэлсэн шүү дээ. За ээжийн өнцгөөс ямар сэдвийг ярих вэ? Хайрлах уу юу лээ? Чи одоо хүүхдээ яагаад үүрж байгаа юм хүүхдээ хэлэх үү хэлэхгүй юу гэдэг бодож шүү дээ. Юу хэлэхгүй шүү дээ ээж нь. Ямар эвгүй бэ? Хэлэхгүй шүү дээ. Чи одоо ээж нь чи хүүгүүдээ ер нь хэлэх үү? Эсвэл охиндоо хэлэх үү? Үүрч байгаа гэдгээ. Тий, зарим нэг юм за яг өөрийнхөө хүүхдүүд дээр ботсон чиг ороод ирлээ шүү тийм ээ. Эркэг харахаар ийм нэг хөгсөн царайтай хүүхэд байна гэхээр би хөгсөн орохмоо чи хэл юм шүү. Орохгүй байна. Зөв хүүхдүүдэд танаа хүү чин над чиг юм болно шүү дээ сахас хамбаа нургаад. Болоогүй. Яг нь ер нь ингэдэг.
үрч яваа юмнуудаа заримдаа нөгөө нэг хэлэх нөхцөл үүсдэг байхгүй. Тэр үед л хэлж болно. Тэгээд жишээ нь одоо ингээл дугуй авуулъя ч юм уу те. Ингээ тгий гээл янз янзын болонгууд одоохондоо санхүү араа болоогүй байна те. Энийг ингэх гээ тэрийгээ дэх гээд одоо ингээ хичээгээ явж байгаа шүү гэдгийг ойлгуулж юм үүрээ явж байгаа шүү гэдгийг бас ойлгуулж хэлэх юм нөхцөл бүрддэг байхгүй. Тэ. Тэгээ чи баян тэгээ тоочод ахаар заримдаа ч үгүй баян тоочихгүй байхгүй. Тэг. Нэг л удаа хэлнэ ш тэр чинь. Нэг сэдвийг нэг л удаа хэлнэ. Тэгээ би бол ингэж боддог ерөнхийдөө ингээл нэг юм нэг л удаа хэлчихэ. Дахин гэл нэг юм ингээл эмгтэж амар ингээл давтаж хэлээ л гэдэг штэ тий. Ингээл чи тэгээ чи нэг удаа ингээл ер нь хэлж ер нь би одоо ингээд өөрөө ч гэсэн бас бардггүй л дээ. Ер нь ингээд сурах гад л байгаа ер нь. Нэг л удаа хэлчихэ. Тэгэл тэр хүүхд ухамсараараа штэ. Тий. За туяагчин коммент байна. За. Ажлаасаа амар ядарч гэртээ ороод шууд л орон дээрээ унаад өмөр байвч хүүхдүүдтэй ядраагүй юм шиг ордог. Сайхан тэнхээтэй залуу насны минь нуусан хайр байсан шүү гэсэн байна. Яа. Яг л ийм л байна л да. Тий. Одоо яг иймэрхүү энгийн жишээнүүд л байгаа байхгүй юу? Ээжүүд ер нь аавууд ч гэсэндээ ялгаагүй хүүхдүүдтэй ядарсан гэхээсээ илүү ядраагүй гэдэг дүр төрхөө ингээ шаналж ийна гэхээсээ илүү шаналаагүй байгаа шүү гэдэг төр төрхөө илүү харуулахыг хүсдэг юм шиг байгаа. Наа ч нь бол хотлоо эсрэг юм биш үү би. Тийм үү. Би бол ядарч ийна л гэдэг шүү дээ. Тийм үү. Гэхдээ ядарч байгаа юм чи ядарч ийна л гэж. Ядарч байгаагүйс гаднаас харж байгаа байхгүй. Тэнгүүд аав ядраагүйгээ хотлоо жүжиглээд байна гэд тэд нар бас ингээ буруу дадал авчих шүү дээ. Чи болохоор тэгж үзэж шүү дээ. Би тэгж бас яг яалчгүй нөө ядраад орж ирдэг байхгүй. Яагаад заав ядарч байна гэдгийг бол хэлээл хэвтдэг л дээ. Тэгээ тэрийг үл байнга л би ядраад байна л гэд үглээд идэв юм уу? Би ядраад байна л гэдэг юм. Байнга ядрахгүй юм чинь. Үгүй байнга ядарч байгаа юм чинь тэгж хэлхээс үрээ байдгийг. Яг би харин хэлсэн шүү дээ. Яг мэдээж нөгөө нэг ядарч байгаа заавал хэлэхгүй л дээ тэр чинь. Угаасаа ядарч байгаа ингээд гадна талаасаа харна шүү дээ. Одоо би бол ингээд бодохоор өөрийнхөө хувьд ингээд бодохоор манай аав бол надаас ядарч байгаа цэвэр нуудаг байсан юм байна. Тэгэхээр нуухтаа амар буруу аргаар ууж муугаал те. Одоо ингээд надаа ингээд ярьж ингээд суугаа ярьж чаддаг байгаагүй байхгүй. Тэгээ нэг удаа битээр ингээд нэг нэлээд халуун яриа өрнүүлдэг байхгүй. Тэгсэн чи тэр яриа өрнүүлэхэд аав ингээд хэд хоног ингээд дуугаа байсан байдаг байхгүй. Гэрт ингээд гарччихгүй ажилдаа ч явахгүй ингээд яг гэртээ ингээд хэд хоног суусан байдаг байхгүй. Тэг яг би ингээд нэг юм мэдрээдсэн. Надаа юм ярих гад байна гэдгийг би ингээд мэдээд байгаа байхгүй. Тэгэхэд би амар том болцсон байсан шүү дээ. Бараг юу юм бэ? 10 дугаар анги байсан юм шүү дээ. 18 аймагт болцсон байсан гэсэн шүү дээ. Тэгсэн чи аав ингээл нэг юм ярих гал байгаа байхгүй. Гэтэ ингээд аав хэлэхгүй ингээл ярихгүй л байгаадсан. Би ч өөрөө амар яриа. Гэтэ би ингээд эхлүүлчихвэл ингээд сонирн байх гад тэгээ би нэг сонир ярьж марихгүй тэгээ хайцсан байсан. Аав өөрөө ярьтал хүлээ гэлсэн. Тэгсэн чи нэг өдөр ирсэн чил жоох халангар сууж. Тэгэхээр нөө уучлаа даа гэж бодчихсэн чинь аав ярих нэг яриадах уу гэл тэгж чинь. Тэгэл ингээл жоох яриа суусан чинь аав би чамтай ингээд ярих гад ингээд 4-5 хоног хүлээлээ ингээд чадахгүй юм байна. Тэгээ ингээд жоохон зоргоо чангалах гад ингээд жоохон балгачлаа. Тэгээ яг уугаагүй шүү. Тэгээ нэг ингээд тасартлаа уугаагүй шүү. Жоохон зоргоо чангалах гэж ингэсэн ингээд тэгж байгаа байхгүй. Тэгээ би тэндээс ингээд бодож байгаа байхгүй одоо ингээд амар олон юмыг надаас нууж исэн ч юм уу тэгээ хүүхдүүдээс эсвэл гэр бүлээс ингээд нууж исэн учраас тэрийг ингээд гаргах нэг арга нь ингээд айгу буруу юм аргаар гаргадаг гэсэн байгаа харагдаад байгаа байхгүй. Одоо ингээд гаргах. Ууж идэх ч гэдэг юм уу тэгээ. Одоо яг би зүгээр бас нэг юм юу гараад ирлээ үнсээ. Ер нь яг нуух ёстой, нуух ёсгүй зүйл гэж яг ингээд ялгаж салгаж хараа л да. Яг юуг нуух ёстой, юуг нуух ёсгүй. Ер нь одоо та кинон дээр гарч байгаа тэр ер нь ёстой гэдэг юм байхгүй бах. Харин яг ёстой гэж ер нь яг нуухаар зүйл нь юу юм тэгвэл. Тийм. Нуухгүй байхаар зүйл нь юу юм. Одоо шинэ саяны кинон дээр гарч байгаа тэр ээж нь заавал тэр нуух шаардлага байсан юм уу? Тэрийг хайр гэж бас илэрхийлж соноо хийх хараа өөр өнцөг гаргаж. Ээж нэг юм мэдээд байгаа. Соноо ажил хийлгэмээргүй байгаа гэдгийг нь бол мэдээд байгаа. Харин тийм бах те. Тийм ч бас нууцаар гэдэг байгаа байхгүй. Бол юм. Тийм бах те. Одоо жишээлбэл гар бугуун айгу өвдөг байхгүй юу? Бугууны одоо имжлэхээ хийлгчээд ингээ байж хахад нь ингээ хүнд ажил хийгээд та ядарнаа гэд. Тэгээ хамгийн гол нь ээж нь юу гэж хэлдэг вэ гэхээр мөнгө төгрөгийн боломж тааруу байгаа. Мэдээж ингээ дараагийн ингээ мөнгө рүүгөө хүртэл ингээ будаан хамаг юм дууссан ч гэсэндээ болж гинэ л гэдэг байхгүй юу? Аха. Тэгэхээр тэр хоорондоо яаж байгаа вэ гэхээр хүүхдийн хамгийн гол нь цаад утга нь хүүхдийн сэтгэл санааг тайван байлгах, хүүхдээ ямар нэгэн гэрийн асуудал руу оролцуулахгүй байх гэдэг чинь нэг юм байгаад байгаа байхгүй юу. Тэгээд
ээж нь асуудалгүй аваад явж байгаа шүү гэдэг мэдрэмжийг авцсан байгаа хүн чинь болохгүй байна. Би ажиллах хэрэгтэй байна гэдэг зүйл хүүхдтэй харуулмааргүй байгаа байхгүй. Сэтгэлзүйн нас ажиллаж байна тийм. Би тэр сургуулаасаа гарна марна гэдэг. Ямар сандаа хэлж байгаас би дугууланд явахгүй гэж болно. Би тийм юм хийхгүй гэж болно. Яагаад надад хэлэхгүй ажиллаад байгаа юм бэ гэж байгаа байхгүй. Гэтэл түүнд нь бол маш эвтэйхнэр найз охин нь бол хэлж байгаа шүү дээ. Чи зүгээр энэ удаадаа чимээгүй нурууг нь л өчөд бариад өгч гэхээр нулимсаа залгаал хамтдаа ээжийнхэн хоолыг идэл ингээд суудаг байхгүй. Энэ мөр чинь юу вэ гэхээр ээжигээ хүүгээ хайрлаж байгаа хайрыг нь тэр хүүхд ойлгочихж байгаа байхгүй. Намайг хайрлаж байгаа нэг хэлбэр шүү. Би ээжигээ хайрлаж байгаа намайг ойлгооч гэж байгаатай ээжлэх нь ээж минь ч гэсэн чимээг хүүхнэр намайг ойлгоосоо гэдгээ цаагаараа далдуураа хэлж байгаа юм байна. Тэгэхээр би ойлгох хэрэгтэй юм байна гэж байгаа байхгүй. Харин яг наад кейс дээр бол яг ер нь бол яг л тийм л байгаа юм л да. Одоо яг тэгэхээр би өөр дээрээ бодод байна л да. За би хүүхдүүдтэй за ядарч байгаа гэдгээ заримдаа те хэлэх шаардлага байна уу байхгүй юу гэж бодож. За ядрах хамаагүй. За бүр ядрахыг хойш нь хайж. Ингээ зарим нэг юм ингээ зарим чи санхүүгийн бүх асуудлаа хүүхдүүдэд бол ниногоо дэлгэдэггүй л билгүү дээ. Тийм. Болохгүй байгаа юм а чи ингээ тэр нэгчлээ хэлдэггүй байгаа л дээ тий. Аав нь болгоно л гэж штэ. Ер нь бүгдийг л хэлээл байгаа л да. Харин тэгээд хэлэх нь зөв үү буруу юу л гээ би хэлж бодоо суугаад байл та. Би бол нэг хэлэх нь зөв үү буруу юу те? Миний бодлоор шүү, миний бодлоор. Манай хүүхдүүд бол тэр солонгос залуу шиг аав хэллээгээ сургуулаа хийнч гэж байхгүй л дээ тийм ээ. Ажлыг явна гэж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр би бол хэлээл байгаа. Хэлээд тэгэхээр нэг илүү дутуу юм нэхэх янз янзын байдлууд нь бас ингээд би сургуульд орохгүй, их сургуульд орохгүй яах. Санхүүгийн байдал хүнд байх чинь. Орохгүй гэж зүтгэжүүл яах вэ? Тэгэх юм бол би хэлхээ байна. Гэмшүүл гэж шүү дээ. Болгоно л гинэ үү? Яг болгоно л гинэ л дээ угаасаа. Миний бодлоор зүгээр яг нөгөө та хоёр аавуудын өнцгөөс ярьж байгаа шүү дээ. Би бол ээжийн өнцгөөс ярихад бол нөхөртөө ч гэсэндээ битээр ярилцдаг зүйл нь юу гэхээр томчуудын асуудал бол томчуудын л асуудал гэж битээр шийдсэн. Ямар нэгэн байдлаар манай гэр санхүүгийн асуудал үүслээ, инглээ, тэглээ, асуудал гарлаа гэж бодоход манай хүүхдүүд одоо балчир байгаа байхгүй юу? Яг хүүхдээрээ байх хэрэгтэй байхгүй юу? Нас чухал шүү тийм. Би чи өөрөө нөгөө бидний үед ер нь хөвчлэн тийм лсэн л да аав ээж хэцүү байгааг хардаг, амьдрал тарчиг байгааг хардаг ч гэдэг юм уу те. Ингээд хүүхдүүд чадахгүй мөртлөө зовдөг те. Тэрэндээ ингээд цовоод идэг байсан байхгүй юу? Тэр нөгөө айлын том болохоор юунд нь туслах уу, ядахтаа санааг нь зовхгүй байчих уу гэл ингээд айгүй их юм бодож байгаа шүү дээ. Тэгээд ингээд юу гэж бодсон бэхээр хүүхэд нас маш чухал байдаг байхгүй юу? Хүүхдээрээ байх нь юу ч бодохгүй дэврүү нэрээ те. Тэгтээ тэргүй том болно шүү дээ. Тэгтээ тэргүй эн чин 15 хүрээл 16 хүрээл ялгаагүй том хүн болчихж байгаа байхгүй юу? Заавал 18 насыг хүлээхгүйгээр 16 нас гэхэд л том хүн болчихж байгаа. Тэр хүртэл нь ядахтаа аав ээж нь чадхаараа зовоохгүй л байл та. Ер нь өдрө болгон ингээд хэцүү байгаа шүү гэдгээ ингээд мэддэгдээд байгаа нь надад бол хүүхдэд зовоож байгаа нэг илрэл гэж бодоод байгаа байхгүй. Хүүхэдтэй ингээд өөрөө туулж байгаа зовлонгоо өөрөө л нeenийгээ даваад гарах энэ шатаа чи надтай хамт зов ядахтаа сэтгэлээрээ зов гэдэг байгаа юм шиг. Чи муухай штий. Ойлаа. Мэдээж нөгөө одоо ингэж байгаа штэ. Мэдээж нөгөө хүүхдүүдтэй ингээл бид нэр чиний төлөө тэгж гин ингэж гин гэл одоо яг зайгийн мэдэрж байгаа шиг мэдрүүлнэ гэж бол байхгүй шүү дээ. Хүн тодорхой хэмжээнд хил хязгаартаагаар аав ээж нь ер нь ямар шүү ажил хийгээд урагшаанаа явж байгаа гэдгийг бол тодорхой хэмжээнд бол мэдэрч явах хэрэгтэй гэж би бол хардаг. Тэр тийм учраас энийг нөгөө нэг туршаад би өөрөө үзсэн учраас одоо манай хамгийн том өсвөр насны хүүхд одоо ямархуу чиглэлтэй явж гин. Яг би өөрөө нөгөө нэг бас хүүхд хүмүүжлийн тухай бас олон юм ярьдаг байсан болохоор яг ингээд нөгөө зайгийн мэдэрч байгаа шиг тэгж ингээд дарамт өгөх биш аахгүй. Энд чинь хамтдаа сургамж ойлгох чи ухамсарын нөгөө нэг юм чинь хүүхдүүд одоо аав ээж нь хүүхдүүдтэй ингээд сургамж өгөх, ярих, хэлэх, лекцлэх гэдэг чинь өөрөө ингээд сургамжлах гэдэг чинь байж штэ тий. Ан чинь өөрөө гоё бичлэн яг ингээд хийж байгаа зүйлээрээ ч гэсэн бас ингэж ойлгуулах тэр маркаараа бол ер нь бол яг хаа хэлээд яг юм хэмжүүртэй хэлээ явсан дээр л дээ гэж бодлоо. Тийм л дээ. Гэхдээ яг иймэрхүү зүйлийг бол ээжүүд айгүй их боддог байхгүй. Хүүхдүүд хэлээгүй ч гэсэндээ мэдж байгаа. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Энд чинь өөрөөсөө хичээл хийгээд ядардгийг мэдж байгаа юм чинь аав ээж нь оройтож орж ирлээ. За ингээд юм болохгүй юм шүү. Тэр нь ингэж шүү. Уцаар ярьж байгаа хүртэл сонсож байгаа шүү дээ. Тийм учраас мэдээд ах чинь дахин дарамт болгох надад бол
дахин ер нь бол дахин дарамт болгож хэлээд мэдээд байгаа юмыг нь одоо яах нь бол буруу байхгүй. Тийм аавууд байдаг байхгүй. Байд юм аа. Тэгэхээр одоо ингэж байгаа. Аав ээж нь хэлэхгүй байсан ч гэсэн одоо заяа өөрөө хэллээ шүү дээ. Хүүхдүүд мэдээд идэг гэж байна. Тэгвэл аав ээж нь хийж байгааг тэр мэдээд нэгдэг чинь бас давхар нөгөө нэг те юм авч л идэх байхгүй. Хэлсэн хэлээгүй ер нь бол авч л байгаа. Авч л байгаа. Тэгэхээр хүүхдийг огт нөгөө нэг одоо хөдөлмөрлж байгаа гэдгээрээ нөгөө нэг те одоо тэрийг мэдрүүлэхгүй амьдрна гэж бол боломжгүй болчихлоо юм байна. Одоо тэрийг ярилцчихийж гол нь хэлж ярилцахтаа зөв талаас нь ярилцчихийж нөө сургамж болох гэдэг байгаа байхгүй. Би тэр өнцгөөс нь хараад ойлгож байна. Би очрог хэлээд байгаа өнцгийг бол ойлгоод байна. Гэхдээ нэг ингэдэг байхгүй юу? Би заяатай одоо санал нийлээд байгаа нь юм байхгүй. Би очроод ч гэсэндээ санал нийлж байгаа шүү. Гэхдээ би бол жоохон санал нийлмээргүй байгаа. Яагаад гэхээр ингэдэг байгаа. Санаа нь юм. Ер нь тим ээжүүд байдаг шүү дээ ээж аав. Гэхдээ энэ амар юм хэцүү байхгүй. Төвөгтэй байхгүй. Одоо юу гэдэг нь те нөгөө би чиний төлөө ингэж яхад гэдэг юм айгүй явдаг шүү дээ Монголд. Энэ багтаагүй байхгүй. Энэ амар их байгаа. Гадуур ер нь мангар их байгаа байхгүй. Ер нь л би чамааг ингэж яхад чи ингэлээ. Загнах үгэнд нь хүртэл тийм өгүүлбэр явж байгаа ч те. Би чиний төлөө нойр хоолгүй өнтер гэл. Иймэрхүү юмнууд амар их явдаг учраас бид нар одоо эфирээр ярьж байгаагийн хувьд бид нар бол маш их одоо тодорхой хэлэх хэрэгтэй байхгүй. Одоо жишээл би бол хэлмээр байгаа. Та бид нар бол өөрх ёстой юм урж байгаа. Хинийч төлөө мөлөө энэ гал тийм байхгүй. Ял биш байхгүй. Чи хүүхдийн төлөө хөдөлмөрлөх ёстой ёстой. Ядарч байгаа бол одоо тэгэл ядарна. Одоо энийг чи заавал хүүхдэд хэлэх ёстой юу гэвэл би бол үгүй л гин. Одоо миний хэлэх гээд байгаа санаа тэр. Харин хүүхдүүд чинь ойлгож байгаа юу гэвэл очрогийн хэлдэг одоо тэр аргументаар бол би бол хүүхдүүд чи ойлгож байгаа, хангалттай ойлгож байгаа гэж би бол хэлсэн. Чи хэлсэн, хэлээгүй ойлгож байгаа. Гэхдээ зарим үед одоо юу гэдэг нь те нин өгөө. Аавны нэг авах мөнгө бол одоохондоо алга гэдэг бол хэлэхэд бол нэг буруудахгүй байх. Тийм шүү дээ. Тэгэл юм болгонд нуугаал те болгоноо л гэдэг үл. Ёстой чиг буруу шилсэн сүх болно те. Тийм шүү дээ. Буруу эрхлүүлж шүү дээ. Тийм болно. Би чадахгүй ижиж бэлчингээ зээл аваач болтгоо дугаа авч өгдөг аав гэж юу авт те. Тийм утгагүй юм бол байж болохгүй л гэж би бод. Хайрын тунган нас тааруулах хэрэгтэй л те. Хайрыг одоо хайрлаад байна гэд хитрхи олон зүйлийг нууцлаад авах юм бол тунган нэгдсэн зүйл ямар ч байдлаар эмч гисэн хор болдог штэ. Тийм учраас тунган тааруулж л хайрлах хэрэгтэй. Тунган тааруулж л бас хайрлуулах хэрэгтэй юм шиг байгаа. Тийм те. Ингэснээрээ би саяхан нэг маш олон бичлэгүүд бас л байгаа л да. Хүүхдүүд одоо буруу хүмүүжлтэй байна. Одоо ингээл 108 гэдэг дугаар гарч ирснээс хойш эцэг их үгийг сонсгоо боллоо ч гэдэм үү те. Иймэрхүү байдал нь багаас нь эхлээд хайраа ихдүүлсэн л мэдрэмж яагаад байгаа байхгүй. Тэрнээс гадны хүчин зүйл биш. Бид нар хүүхдүүдээ өөрсдөө хэрхэн яаж өсөж байгаа вэ? Өөрсдөө хэрхэн яаж харуулж байгаа вэ гэдгийг чухал юм. Очрогийн хэлдэгчлэн харж байгаа мэдээж харж байгаа. Хараад бүгдийг ойлгож байгаа. Ойлгоод тэгээ аав ээж нь баг багаар хүүхдүүдтэй ингээд насанд нь тааруулснаар ингэж ярилцаад ингэж байгаа нөхцөлд бол хүүхэд хизээч буруу ишилсэн сөрөг шиг болохгүй шүү дээ. Энэ бол бүр хизээч шүү. Харин хайрлж гинэ гэж нуугаал те дандаа сайхан юм үзүүлнэ. Миний хүүхэд л та сайхан байвал болж гин бусдаас илүү гэдэл бусдын хэрэглээгүй хэрэгэл гэдэг зүйлийг харуулаад үзүүлэл явж ийснэ гинт өсвөр насн дээр нь за энэ ингээд бүр арай хитэрлээ гэдэг зүйл ярьж байгаа бол уучлаарай эцэг их та өөртөө л ярих хэрэгтэй. Таны хайр хитэрсэн байна. Та хайраа яаж харуулж исэн бэ? Хайраасаа юуг нь нууж исэн бэ? Юуг нь ил олгож исэн бэ гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг. Харин наад чи бас нэлээд одоо гүнзгий сэдв болол явчлаа л та. Байна уу? Байна уу? За сайн уу Ноко? Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өнөөдөр яалчгүй би нэг 3 удаа холбогдох юм дээ. Тийм байна те. Энэ зүгээр уламжлалт шүү сонсож байгаа хүмүүсээ. Зөвхөн 2 дахь өдөр л санийх дээр яалтчгүй би бас яг заяа шиг ингээд яг уйлах ашиглаа гэдэг юм. Үнэхээр угаасаа бид эдийн үед бол нөгөө хайрын дотор халан гадна гэдэг хүмүүжил байсан. Өө нэр тийш тий. Эцэг эхчүүд маань хөөх юм яалтчгүй хэцүү байгаагаа ерөөсөө хэлдэггүйс шүү дээ. Гэхдээ бид нэр мэддэг байсан учраас яаж туслах уу гэдгийг хүүхэд учраас мэдгүй. Тэгээ тэрнээс болж айгүй шаналж өссөн нэг өртөө юм шиг өссөн юм байд юм болоо гэж ойлгодог. Яагаад тэгэхээр би өөрөө ээждээс яг тусалж чадаагүй учраас тэгээд яаж туслахаа мэдэхгүй байгаа байхгүй гол нь гэхдээ л хэцүү байна да ч гэдэг юм. Одоо жишээлбэл манай ээж бол дандаа өөрийгөө хойно тавина. Одоо дээр үед чинь бас их хүнд хэцүүлээ л штэ жоохон хоол хүнсч гэсэндээ тэнгүүд
ээж нь болцсон зүгээр гэл те би үлсээгүй миний өвтөд л идчих наатаа гэдэг ч юм уу ингэдэг бэсингийн хараад одоо яг тэрийг нь за ийм л болохгүй шүү гэсэн хэрнээ би ингээ өөрөө тийм болцсон. Тэгээ хүүхдүүдтэй ээж нь зүгээр та хэд яачих та нар зохицуулж та нарын хүслийг биелүүлчихвэл ээж нь зүгээр ээж нь дараа нь өөрийнхөө юм дандаа хоошин тавих уу? ийм байдаг байсан байхгүй. Тэгээд ааваасаа бас нэг харсан юм нь болохоор хизээч завж ин гэдгийг эхэлж байгаагүй. Гэхдээ царайн дээрээс нь бол хүндж байгаа юм байна, цалин хөрөхгүй байгаа юм байна гэдэг юм уу тий. Одоо 5 хүүхэд гав ганцаархнаа эмчийн цалингаар өсгөнө гэдэг бол хэцүү байсан. Гэхдээ тэрийг нь бас жоохон байсан болохоор мэдэхгүй. Тэгээд яаж иж байгаа л 18-наас сурчээл юм бол ажилд орчих юмсан гэж боддог. Тэгээд нэг мөнгө олчих юмсан ч юм уу эсвэл онд сурж байгаад нэг шагнал авчих юмсан ч гэдэг юм уу. Нэг тийм юмнууд айгүйх боддог байсан. Тэгээ мөнгө л айгүй чухал юм байна ч гэдэг юм уу. Ийм буруу ойлголт анхандаа бол айгүйх төрж ирсэн. Тэгээ яг тэрнээсээ одоо ойлгоод гэдэг юм уу. Хүүхдүүдтэй бол бүх юмаа хуваалцдаг болж байгаа. Гэхдээ хуваалцдаг байна гэж бодсон чинь бас үгүй байсан юм билээ. Нэг хэдэн жилийн өмнө нөхөр өтгөр нэлийн муудалцсан. Тэгэхдээ тэрийг хэлээг байхгүй. Зүгээр баялаг тусдаад байгаа л байсан. Бид хоёр мэддэхгүй байгаа л гэж бодоод. Тэгээ юу ч болоогүй шиг ингээ хамтдаа хийдэг юмнуудаа хамт тэгэлээсэн мөртлөө тэр хоёр маань гадарлчихсан. Тэгээд бүр тэр хоёр маань ч өөртөө бид хоёр хэцүү байгаагаа хэлж чадахгүй, асууж чадахгүй айгаад айх явахтай бас санаагийн зовооч нь л би биндээ санаагийн зовооч. Тэнгүүтээ хичээл дээр очихоор сургууль дээр анги дээр амар уйлаад идэг байсан байгаа байхгүй юу. Аав ээж муудсан байж штэ гэдгийг ингээд тэг яагаад гэдгийг хэлэхгүй байгаа гол нь бүр галзууруулмаар байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийгээ би өөрөө нэг өдөр мэдгүй яалтчгүй нөгөө ганцаараа уйлаад сууж исэн чинь манай хоёр хүүхд ингээ хараад яасан ийсэн ингээд ярьцаад тэгээ та хоёрын муудалцсан байгааг ингээд мэдж байгаа. Тэгэхдээ яагаад хэлэхгүй байгаа гэдгээс нь болж бүр ингээд галзуурах гэдээс учраас би бүр хайцгаа мэдхгүй айгүй хэцүү байсан ингээ манай хоёр хүүхд хэлсэн гэх. Тэгээд яагаад хэлэхгүй байгаа гэдг нь айгүй хэцүү байсан гэд. Тэгэхээр тэрийг хэлээд явсан чинь хамтдаа тэгвэл яах вэ гэд. Тэгээд гуруулаа комбо зохиож байгаа дөрүүлээ ингээ буцаад аавтайгаа нэгдэхээр одоо эргэлдэх юмнуудаа ингээ гаргалгаагаа олоо шийдчихэж байгаа байхгүй. Тэнгүүд хүүхдүүд яасан гэхээр аав ээжтэй би тусалчлаа гэдэг юм амар гоё одоо чанарыг аваад тэгээд тэрнээсээ юм итгэл бас нэгдүгээрт төрж идэг юм байна. Тэгээд эндээс би агиух сурсан юу вэ гэхээр би эргүүлээд өөрөө нөгөө аав ээжгээ болцсон байж штэ. Би тэр үед аав ээж маань яаж туслах юм бол гэдэг энэ айцтай байсан чинь одоо би өөрөө нэг мэдсэн тэрийг үзүүлсэн явж байгаа юм байна штэ гэж ойлгосон. Тэр нөгөө очроогийн хэлдэг шиг одоо айлал талдаа юм болгон чинь хоёр талтай мэдээж гоншгоноод байх биш. Яг нөгөө баланстайгаар те. За мөнгө олно гэдэг чинь хэцүү байдаг. Үнэхээр өөрийгөө ингээд ядрааж агаад мөнгө олдог. Энэ мөнгөний чинь зүгээр нэг модноос ингээд түүж авдаг юм биш ээ. Мөнгө олно гэдэг бол ийм гэдэг ерөнхий мөн чанарын л таниулчихаар хүүхдүүд тэртээ зэрэггүй хилээд байх шаардлагагүйгээр ядраад ороод ирж байгаа гүрсэл өөртөө мэдсэн байж идэг те. Алаа ээжээ хамт туслах уу? Та минь ядарж байгаа байхтай алив гэж мөнгөд илүү нөгөө хүүхдэд маань ч гэсэн хий димэд санаа зовхгүйгээр би ээж авдаа тус олж шүү гэдэг энэ юг ойлголтыг авчдаг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр илүү хүүхд маань айдсгүйгээр би тус олж байгаа юм чинь за нөгөө өөртөө юм шиг тийм мэдрэмж авахгүйгээр нэг юм гоё үеиг гэх юм уу юу гэмдэ сэтгэл санаанаа илүү тайван байх юм гэж байна. Тийм. Тэгээ дээрэс нь би бас нөгөө хоёр охинтой юм болохоор ээжүүдийн л бас нэг юм за хүнтэй суухаараа өдөртэй тэрнгөө өөрөө юм хийх юм чинь гээл те хамаг юм урдоор нь яг ингээл хийдэг байсан. Байсан ч яах вэ угаасаа хийдэг. Тэгээд бас нэг талаасаа өрөөсгөл юм болов уу гэж бодсон чинь эсвэргээрээ би нэг өдөр өвдөд. Яасан би нөгөө хэлжээстэй би бүр сар ингээ яваад өгсөн гэд те. Тэгэхэд манай хүүхдүүд харж л байдаг юм билээ. Хараад бүх юм сурцсан байгаа. Өөртөө аваад явчихж байгаа. Тэгэхээр эрхлүүлэх үедээ эрхлүүлээл ингээ явдаг нь бас буруу биш юм байна гэдгийг ойлгоод ярилцах үедээ хэцүү явал хэцүү хамтдаа яах вэ гэдгээ бас ярилцдаг. Тэгэхээр бидний гол нөгөө аав ээжүүдийн маань жоохон мдээгүй өссөн хэцүү хүнд үүрээдээс нь яасан гэхээр ярилцдаггүй байсных юм байна гэж ойлгоод байгаа. Ярилцдаг байхаа тийм. Хамтдаа хуваалцаад гэр бүл гэдэг чинь ганцхан аав ээж биш ээ. Ярихгүй юм байх уу? Хүүхдүүд хамтдаа оролцож иж энэ маань өөрөө гэр бүлээ хэлсэн хэлээгүй бүгдээрээ л бие бинийгээ мэдчихэдэг учраас хий дэмий санаа зовлон үүсэхгүй тул тухай бүрд нь тайлбарыг зөв хийдэг болёо гэж л
Тэгээд би бинийгээ мэдж байгаа учраас илүү гарц гаргалгаа гарч ирдгийм байлээ шүү. Илүү ярилцсанараа, ойлголцсноороо. Ганцаараа хүнд ачааг үүрээд одоо жишээлбэл би тэрэндээ айгүй харамсдаг байхгүй юу? Ээжтэй тусалж чадсангүй өнгөрөөчлөө дөө гэдэг ийм амар харамсал байдаг. Тэгэхээр ийм харамсал өөрөө эргүүлээд одоо хүүхэд багт л тийм өссөн байна ш. Гэхдээ энүүгээрээ эргүүлээд том болсон оноо тэр нэг хүнд өртөө юм шиг ч гэдэг юм уу? Хүнд гай болохгүй шүү ч гэдэг юм уу? Тийм сүр эсрэг нэг жоохон сүр үзлүүд үүсгээд байдаг. Өөрөө өөртөө бас нэг жоохон итгэлгүй болох гэдэг тийм нэг хүүхдэдээ заачдаг юм билээ. Тэгэхээр аль болох ээж аваад маань хүнд хэцүү байгаа бол хайрыгаа гаднаа л болгоод сурахчаа. Гэхдээ баланстай тий. Тонгийн тааруулцгаая. Тий. За баярлалаа. Баярлалаа Ноко. За. Одоо яг эндээс би нэг энэ Нокогийн хэлж байгаа ярилцах гэдэг чинь чухал байгаа. Тэрэн дээр нөгөө за тэгээ төгсгөлөө сайхан бацчих. За тэгээ яг одоо юм би нэг жишээ ярил л да. Одоо жишээ нь манай дундхөө хичээлдээ муу байсан, хичээл юусоо хийхгүйсэн байхгүй. За тэгэхээр энэ нөхцөлдөл би юу хийж байгаа вэ? Яаж урагшаа зүтгэж байгаа вэ гэдгээ бол ойлгуулж өгч байгаа, хумсрлуулж байгаа. Тэгээ чиний хийх ёстой юм одоо бол юу вэ? Тэ чи хүүхэд чиний хийх ёстой юм бол хичээл, аавынх нь хийх ёстой юм бол энэ. Тэгэхээр ер нь бол яг ямар нөхцөлд яаж хэлэх үү? Ер нь бол хэлэх нь бас чухал гэдэг аргументыг би бариалаа л да. Нөхцөл байдлаа харж агаад тэгээ манай хүүхд одоо баг сүүлийн 1 жил одоо жил ч юм уу за нэг 5-6 сар одоо сая тэгээд ер нь муу байсан хичээл дээрээсээ физикийн хичээл дээр медаль авч байгаа байхгүй. Хичээлээ өөрөө хийгээд сайжаад миний хийх ёстой юм энэ юм биш та. Аав минь хийх ёстой юм сайн хийгээ явж байгаа юм. Харин би хийх ёстой юм хийх ёстой юм. Энийг нөгөө ярилцаж ойлголцохгүй бол заримдаа зөвхөн гаднаас аав ээжийг хараад мэдрээд бүгдийг нь ойлгосныг бол бас өрөөсгөл. Яад гэхэлэр энэ нөгөө ойлгохгүй байгаа учраас хүүхдүүд нөгөө хичээл хийх ёстой юмнууд хийхгүй байгаа даа шүү дээ. Одоо ингээд гихмэж тэгэхээр нөгөө энэ дээр нөгөө яг түрүүний хэлдэг баланстай одоо аль хэлэх ёстой юм хэлдэг. Ингээд ер нь бол явах нь бол айгүй чухал гэж би бол зүгээр энэ дээр харж байгаа маа л гэсэн үг. Тэгэхээр ялрахгүй л гэсэн үг тийм ээ. Ааха. Яг зөв ялрагдаггүй аав ээж байх нь чухал те гэсэн Ядамсрын туяагийнхаа комментоор энд хүрээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө маань өндөрлөж байна. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллалаа. Бидэнтэй хамтдаа байсан Монгол улсын өнцөг булан бүр дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамт сонсож үзсэн эрхэм үзэгч сонсогч танд баярлалаа. Үр хүүхэдтэй хайраа харуулдаг шигэ хайраа бас нуух үе ч гэсэндээ бидэнд бас байдаг. Тэгэхээр хамгийн гол нь ярилцдаг байгаараа хүүхэдтэй юу болж байгааг чи энэ гэр бүл хэр чухал вэ гэдгийг нь хэлдэг байгаарай. Ингээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. За, энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио